Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Манай телевизээс бэлтгэр гэдэг автобийн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг эхэлж байна. За үзэгчдээс маань бол нэлээд олон хүсэлт ирсэн. Ер нь бол одоо нэгэн тус хобби гэж байгаа юм чинь та нар автомашин техникээр хязгаарлалгүй бас сонин содон хоббитой хүмүүсийг танилцуулаач гэж хүссний дагуу өнөөдөр анхныхаа одоо арай өөр автын одоо хоббинаас өөр хоббитой зочныг өнөөдөр нэвтрүүлэгтээ орж ярилцуулж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин бол Бадрах гэдэг марк цуглуулдаг ийм залуу байна. За биднийг хүлээж авч гэртээ урьсан Бадрахтаа их баярлалаа. За манай үзэгч олонд өөрийгөө эхлээд товч танилцуулахгүй юу? За би Лавгдоржийн Бадрах, аав нь Булган аймгийн Сайхан сумын хүн байдаг. Ээж Улаанбаатар хотын. Би өөрөө хот төрсөн. Ер нь бол энэ хобби гэдэг зүйлд хөтлөгдөд одоо ер нь 40 гаруй жил болж байна да ер нь. Өөрөө 23 дугаар дунд сургууль төгсөөд санхүү эдийн засгийн дээд сургуулиар төгссөн. Тийм байна. За тэгэхээр бол 40 орчим жилийн өмнөөс эхэлсэн хобби өдөөлт нь юу вэ тийм ээ? Одоо нэг сэтэл байгаа шүү дээ тийм ээ? Мэдээж 40 жилийн өмнө бол харьцангуй бага насны байсан тийм ээ? Тэгэхээр бол гинтхэн л би марк цуглуулнаа л гэж босч ирээгүй байх тийм ээ? Тэгэхээр нэг сэтэл байх хэрэгтэй тийм ээ? Тэр сэтлийг хаанаас олж авав? За ер нь бол энэ нөгөө биднээс чинь баг багт хүүхдийн паркт автомат тоглоом гэж байдаг гэсэн. За тий. За автомат тоглоомн дээр 15 копекор тоглодог. Нэгэн удаа тоглох гэж үү. Тэгэхээр одоо тэр 15 копекийг яг тэр юунаас чи нэг төгрөгөөр авдаг гэсэн. За тэгээд одоо ерөнхийдөө би одоо нөгөө манай ах トゥ хамаатан авгах тэр гадаад их явдаг улсууд байсан л та хайцсангоо. Тэгээд тэднээсээ яваад ирэхлээр нь би нөгөө германтах задгаа мөнгө өгөөч гэж гуйдаг. Автоматар тоглох гэж байна. За ер нь бол тийм. Тэгээд тэр чинь нөгөө Орос руу яваад ирэхдээ ингээд задгаа мөнгүүд нь надад өгөхөд тэр олон задгаа мөнгөнд дотор жишээлбэл нэг 15-ын копек бол нэг 2-3 л гарч ирдэг. За би тэгээд дүүгээ дагуулад автомат тоглоомд парк руу орж тоглоно. За тэгээд нэг 3 төгрөг 5 төгрөгтэй одоо нэг 3-4 15 копекнаас гадна нэг тимтэй юмнаа. Ингээ явдаг. За тэгээд аачимдаа тэр нөгөө хамаатны улсууд маань гадаад яваад ах トゥ нар гадаад яваад тэр надад нөгөө германтах задгаа мөнгө өгсөөр байгаад нэг харахад Польш, Унгар, Куб одоо хуучин соц улсуудын мөнгө их цуглах. Зоосон мөнгүүд маш их цуглах. Тэгээд тэр чинь ингээд нэг эн чинь юу үлээ гэхэд нэг тодорхой хэмжээгээр ангилах байдалтай ингээд явдаг. Тэгээд энэ нацаг дурчин намын санд шуудангийн марк зардаг нэг тийм хэсэг байсан. Одоо шуудангийн салбар гэх юм уу та. Тэр чинээс одоо багтаа одоо нөгөө ном их уншдаг хөвгт байж тээ. Тэгээд тэр нацаг дурчин намын сангаар их орно. Тэр маркийн салбар дээрээс очиод ингээд өөртөө таалагдсан маркуудыг бас аавна. Тухайд 90 оноос өмнө марк нь өөрөө 3 төгрөг орчим байдаг байлаа гэхэд блок нь 4 төгрөг гэдэг. Тэгээ блокыг авч чадахгүй серийг аваад л ингээл янз янзаар одоо юу гэх юм те одоо нэг би өөрийнхөө цуглуулагч гэж мэдхгүй мөртлөөсөө нэг тийм одоо багын нэг тийм юм цуглуулдаг тийм сонирхолтой хөвгт байсан юм шиг байна. Зоосон мөнгнөөсөө үндсэндээ марк руу шилжиж байгаа гэсэн үг шүү дээ. Яг тийм одоо зоосон мөнгө чинь бас нэг тустай цуглуулга маягтай эхлэн болж яваад маркийг болохоор ингэж явж байгаад тэгээ хоёулаа жишээлбэл одоо тодорхой хэмжээний цуглуулга болох анхных нь их усүр нь тэгжил тавьчихсан юм шиг байна. Тэгээд тэр үед чинь одоо маркийг шуудангийн маркийг одоо сургуулаараа
одоо ангаараа цуглуулдаг ч юм уу хүүхдүүд маш их байсан байдаг. Тэгээд одоо нөгөө маркууд чинь өөрөө одоо нөгөө бэлэн мөнгөөр хөдөлж авахаасаа гадна гадаадд хүмүүстэй шуудангаар харилцсан, гадаадын том сургуулийн сурагч хүүхдүүдтэй харилцсан. Дээр нь одоо миний ээжийн дүүн Төв намын санд хийдэг байсан. Тэгээ хичээсээ би гуйхад маркууд олдох гэхэлэр манад маш их шуудан гадны марктай шуудангууд ирдэг гэ надад дугтуунуудыг их марктай дугтуugдаг гэсэн. Төвөнд дугтууг нь угаагаад дугтуун дээрээс маркуудаа одоо салгаж аваад ингээ хадгалдаг гэсэн. Ингээд альбомд хийгээ хадгалаад яг хөтэ тэр үед бол одоо юу гэдгийг одоо нөгөө тийм замбрааг цуглуулгууд хийдэг гэсэн. Ер нь олдсны л гэсэн. Олдсны л авдаг гэсэн. Тийм цуглуулдаг гэсэн. Ер нь бол тэгээд одоо 90-ад оноос хойш одоо зах зээлд орсноос хойш бол арай одоо нөгөө мэдлэг маань одоо дэлгэрэнгүй болд юм. Өөрөө нөгөө хүүхд насаас арай гараад ирэхлээр ерөнхийдөө яах ёстой, ийм байх ёстой байна, ийм байх ёстой мэн гэд одоо цуглуулгыг яг өөрөө бол хийж эхэлсэн. Одоо энэ жишээлбэл Мисухарагийн үзэсгэлэн 91 онд болж ирсэн. Энэ үзэсгэлэн энэ нөгөө соёлын төвөргөн төр талбайд дээр болж ирсэн. Энийг би яг өөрөө очиж үзээд энэ одоо танилцуулгын жишээлбэл авч ирсэн байдаг. Тэгээд тухайн үед бол Мисухара үзэсгэлэн дээр яг байгаагүй, яг тэр үед бол гар үсгийн зурвалж хүмүүс авсан байдаг л байх, надад бол гар үсг нь байхгүй. Гэхдээ энийг би өөрөө яг энэ танилцуулгыг авч ирсэн. Энэ бол жишээлбэл одоо миний хувьд жишээлбэл Монгол марк ямар агуу юм бэ гэдгийг бол ерөнхийдөө анх нээж өгчээсэн тийм одоо нэг жижигхэн каталог танилцуулга байдаг. За Бадрах маань маш их одоо ариун цуглуулгатай юм аа. Одоо би ингээд зөвхөн ширээн дээр ингээд тавьчихсны энэ орчим цуглуулсны нэг арга дээр 10 цаан дахиад тэр номын сан дахиад 10 гаруй ийм зузаан альбом байна тийм ээ. Тэгэхээр бол нэвтрүүлэг маань нэгэн тос хязгаартай учраас бит хоёр бол энэ бүгдийг үзүүлнэ гэх юм бол овоо их ажил орно. Тэгэхээр бол одоо Бадрахынхаа цуглуулганаас үндсэндээ дээжлээд тийм ээ онцолж явах ийм боллоо шүү. Тэрэн дээр одоо та бүхэн уучлаарай гэж хэлэх гэж байна. За тэгээд би хамгийн ойр байсан энэ альбомыг ингээд бариад авсан. За тэгэхээр энэ дээр бол Образец гэсэн нэг ийм цэгээр ятсан тийм ээ. Одоо үндсэндээ загвар юм шиг байна тийм ээ. Тий. Энэ ямар учиртай юм. Би бол ерөөс анх удаа энэ маркийг ийм одоо Образец гэсэн ийм марк алдж байна л да. За Монголын марк чинь 1924 онд анх гүйлгэнд гарсан байдаг. Тэгээ ер нь бол хэд онд гинэ? 24 онд. За. Тэгээд ер нь бол ийм байдаг юм байна. Ямар нэгэн бол анх тусгаар тогтнолоо зарласныхаа дараа хамгийн анхаардаг зүйл нь бол одоо марк мөнгөн тэмдэгт, шуудангийн марк мөнгөн тэмдэгт тэгээ одон металла гаргахыг чухалчилдаг. Тэрийг гаргасны дараа бол биднээс тусгаар улс шүү гэдгийнхэн бол дэлхийд зарласан, хамгаалсан гэсэн утга явдаг. Тийм ээ. Тэгээд энэ маркет монголчууд Оросд хийлгүүлэхээс өмнө энийг юу яасан? Образец гэдэг нь бол загвар гэсэн үг л дээ. Тэгээд ингэж хийж болох уу гэдэг эренгүүт нь монголчууд харж байгаа. За болно, энэ болох юм байна, ингэж хийя гэд энэ маркийг гүйлгэнд гаргасан байдаг. Тэгээд одоо болохоор энэ маркууд болохоор одоо ер нь бол одоо 1924 онд Монголын анхны элдв очиртой марк гэдэг юм аа. Тэгэхээр энэ марк бол ер нь бол дотроо энэ марк нь анх доллар центр хэвлэгдэж ирсэн байдаг. Тийм байна. За үзэгчдээ одоо ингэж жил харуулъя. Би ингэ ажиллаж хад энэ 1 центийн ийм одоо очиртой ийм марк байна. Тэгвэл энэ нь яг батлагдсан гэдгээрээ бол тийм ээ одоо энд ингээд одоо үндсэндээ бол гүйлгэнд ингээд орж ирж байна тийм ээ. За 2 центийнх нь энэ байна. Жишээлбэл за гэтэл энэ $1 байна. Энэ 10 центийнх байна. За тэгэхээр бол нөгөө 10 центийнх чинь жишээлбэл энд ингээд юу болоод ороод ирсэн байна тийм ээ. Гүйлгэнд ороод ирсэн. Энэ $1 маань энд ингээд байж байна. Ер нь бол Монгол улс нөгөө анх мөнгөнд нэмэгдэх төрөлд данцан гэж хүний үед одоо нөгөө
доллар гэж хэвлэж хэлсэн тий. Данцангийн доллар гэж тий. Монголчууд төгрөгөө эхэлж гүйлгэнд оруулаагүй байх нь шүү дээ. Ер нь бол доллараар мөнгө нэмэгдэлтэй хэрэгжүүлэх гэж гаргаад данцан маань өөрөө буруутаад цааслуулсны дараа данцангийн долларыг гүйлгэнд оруулаагүй. Тэгээд тэр долларыг болиулаад 25 онд монголчууд төгрөгийг гүйлгэнд хэрэглэсэн байдаг. Төгрөг гэдэг нь бол яг ер нь бол нэг дугарах гэдэг одоо юм дугарах зоос гэсэн утганы тийм тайлтай болоотой гэж явдаг. Тэгээд энэ монголчууд энэ юуг мөнгө марка бол доллар центээр эхэлж хөдөлгөөнд оруулаад тэрнийхээ тун хөдөлгөө ингээд төгрөг мөнгө рүү шилжүүлээд сольсон байдаг. Ер нь бол. За одоо тэгэхээр зүгээр энэ загвар марк. За энэ гүйлгэнд орцсон энэ тамхтай марк тий эдгээр жишээлбэл ямар замаар явж байгаад таны цуглуулганд ороод ирв? Энэ түүх бол бас сам яг тэр энэ ч одоо 24 онд гарсан марк шүү дээ тийм ээ. Гэтэл одоо өчигдөр хэвлсэн юм шиг ийм сайхан шинээрээ энд ингэ байж байна. Тийм ерөнхийдөө цуглуулагч гэдэг хүн бол аль болох монголчуудын хувьд бол аль болох цэвэр маркийг цуглуулахыг эрхэмлэдэг. Цэвэр энэ гүйлгэнд ороогүй гэсэн. Гүйлгэнд ороогүй тамгагүй. Тэгвэл энэ марк нь өөрөө тамгатай байхдаа бас түүх нь маш их гоё боловч гэдэг. Марк цуглуулдаг хүний давуу талж явахдаа одоо энэ маркын дээрх тамга нь одоо нөгөө Улаанбаатар, Хяхт, Ховд, Улаанстай хаалган энэ гэж янз янзын тамгатай байж орж байдаг. Тэгэхээр одоо Монголоос хаалган гэдэг өөр Монгол хот руу явуулсан марк наанаас одоо Монголын тамга дарагтаа цаанаа болохоор хаалган түлээж авлаа гэдэг ч юм уу энэ тийм тамгатай духтуунууд тэр дүүх их гоё тод харагдчихэдэг. Тэгээд ер нь бол энэ маркийг цуглуулж байгаа хүмүүс бол зөвхөн дан ганц маркаар нь цуглуулахаас гадна болж өгвөл энэ тамганы түүх бас айгүй юм өгүүлж идэг учраас тамган дээрх хотынх нь тэр дарцсаар ер нь цуглуулах хийхийг эрмэлздэг. Гэхдээ ер нь бол тэр цуглуулах бол ерөнхийдөө бол одоохондоо ер нь бол нэг тийм одоо бүр топ цуглуулгын хяналтад орсон. Ер нь бол одоохондоо тийм цуглуулга хийдэг мэддэг хүн маш зөөхөн, тийм цуглуулгатай хүн маш зөөхөн л байх. Та Монголд бол өстой хоёр эхний гарын 5 хуруунд дотор багтахаар л тийм зөөхөн байгаа. Ер нь тэднээс бол их мундаг цуглуулагч нь гэдэг. Одоохондоо тэгэхээр ийм байна. За марк цуглуулна гэдэг ярьдаг хүмүүс бол за марк гэдэг нэг иймэрхүү юм байдаг гэдэг ойлголт байгаа. Тэгвэл марк ер нь яагаад бий болсон юм те? Маркны үндсэн зориулт нь юу юм? Хизээ үүссэн хэдв вэ? За марк гэдэг нь болохоор ерөнхийдөө шуудангийн төлбөрийн хэрэгсэл. Энэ одоо дээр үед дугтуу явуулахад марк наагаад явуулна гэдэг нь уг маркийг энэ дугтууны төлбөрийг хийсэн шүү гэсэн хүргэлтийн зардал төлөгдсөн гэсэн. Төлөгдсөн гэсэн үг. Тийм. Тэгээд 1851 онд л Англид анх Харпени гэж маркаар гарсан байдаг. Ерөнхийд тэр бол одоо ер нь бол цуглуулагч нар одоо марк цуглуулдаг хүмүүс л одоо ер нь бол тэр Харпенийг өөрөөх цуглуулганд байлгахыг хүсдэг. Ер нь одоо маркны эцэг нь гэх юм уу да. Тэгээд ердөөсөө дугтуун дээр марк наагаад явуулна гэдэг л бол тэр бол одоо маркийн дугтууны цаад эзэндээ очих төлбөр нь хийгдсэн шүү. Зардлын төлцсөн гэсэн. За тэр Английн тэр хар пени гэдэг нь юу гэсэн? Хар гэдэг нь одоо өнгөний юм уу? Тэр маркын дээр хар өнгөтэй марк гэсэн үг. Хар өнгөтэй марк тэгээд тэр нөгөө Английн хатан хаан Викторигийн зурагтай байх. Тэгээд тэр пени гэдэг нь одоо мөнгөн дэвсгэртийн нэг чинь тоххой юу? Тэгээ одоо Английн мөнгөн дэвсгэртэй хамгийн бага нэг чинь л гэсэн үг тийм бол. Одоо тэгэхээр тэр их харьцангуй жижиг дэвсгэртэлтэй. Тэгээд хар пени гэдэг тийм нэртэй. Анхны л марк. Тэр таны цуглуулганд бол байгаа юу? Одоохондоо байхгүй. Тэгэхээр тэрийг бол та олж аавна гэдэг бол туйлын зорилго. Яг нь ер нь бол channel site-ыг олж аавна гэсэн бодлууд байгаа. Яг нэг тэр олдцтой байд энэ дэр. Гэхдээ яг чанар муунууд нь бол харьцангуй интернетээр одоо e-buy дээр энэ зарж лээдэг.
Ер нь болоо. Гэхдээ яг би дуурай мэл гэсэн үг үү тэр нь чанга муутай гэдэг нь. Нөгөө илэгдээд тамглаад наашаа болоод усаар угаагдаад ч гэдэг юм ингээд чанараа алдсан байдалтай хэлж байгаа юм л да. Ер нь бол маркч нь бол одоо энэ дотор байгаа маркууд чинь бол энэ одоо ингээд би энэ маркийг нэгтээр одоо нэг ширхгээр квартаар 4 хэлхээгээр нийтэр ингээд цуглуулдаг. Эднээс болохоор ер нь одоо биднээс ингээд олдсныхаа хийчихэд байгаа болохоос ш одоо энэ зарим дэвсгэртүүд чинь бас байхгүй байгаа байхгүй юм одоо. Тэгээд ингээд тодорхой хэмжээний үнэтэй их харьцангуй их үнэтэй ингээд янз янзаар цуглуулах ер нь хэцүү асуудлууд их биелдэ. Маркетинг дээр бол нэг ялангуяа. Яагаад тэгэхээр маркетинг чинь одоо гадагшаа одоо нэг 70-аад оны сүмч гэдэг юм уу нэг марк гадагшаагаа явахад 60 мөнгөний үнэтэй. Дотооддоо болохоор 30 мөнгө л 20 мөнгөний үнэтэй байх жишээ. Тэгэхээр жишээлбэл одоо тэр үед гадаад руу явуулъя гэхэд одоо шуудангийн ажилтан зүгээр 60 мөнгөний үнэтэй нэг ширхэг маркийг урж өгөхөд явуулах тэр хүнд амар байсан байдаг гэдэг утгаараа зарим маркууд 60 мөнгөний үнэтэй зарим маркууд бол бүр нүднийг юм болцлоо ховцсон. Зарим одоо сүүлд одоо энэ тарифын маркет одоо нөгөө шууд нөгөө үнэлсэн үнэгүй мөртлөөс ингээд шууд наагаад гадагшаа дотгошоо явуулаад ингэсэн маркууд жишээлбэл ховрдсон байх жишээ. Зүгээр энгийн маркийг тариф гэж зарлаад бас ингээд шуудангаар маш их гүйлгцэн тэр маркууд бол жишээлбэл одоо онцгой ховор болох жишээ. Тийм тоглолтууд их байдаг. Тэгээ марк бол ер нь л одоо дугтуун дээр яад нааснасаа хамаарат яаж явуулснасаа хамаарат маш олон тийм хувилбарууд биелдэ одоо нөгөө гоё гэдэг ч юм уу хүмүүс тэрэнд нь зориулаад одоо нөгөө сэдвэр марк цуглуулдаг хүмүүс байдаг. Тэднүүст зориулаад одоо жишээлбэл Чингис хааны сэдв цуглуулдаг. Одоо динозавр зөвхөн динозавр цуглуулдаг энэ төр гэх тийм хүмүүс байдаг. Тэднүүст зориулаад одоо ингээд дугтуун дээр ингээд Чингис хааны зурагтай Чингис хааны түүхтэй холбоотой дугтуун дээр Чингис хааны маркууд нагаад гадагшаа явуулаад нөгөө дугтуугаа буцааж авдаг энэ төр гэдгээр ингээд нэг тийм одоо энэ бол филателийн түүхийг л одоо өргөжүүлж ин баяжуулж ин гэсэн тийм утгатай тийм маркууд л байна л да. За сая бол энэ урдан дандаа очиртой марк байсан бол одоо ингээд соёмтой болж орж иж байна. За үнэлгээ бол нөгөө нэг центэрээ явж байна. Тийм ээ. За ингээд төрлийн одоо соён бөнгөтэй ийм хэмжээтэй байна. За тэгснэ дахиад энд үргэлжилж байгаа. За одоо энэ дээрээс бол нөгөө нэг мөнгөөрөө орж ирж байна. Тийм ээ. Төгрөгөөрөө. Тий. Бас адилхан соёмтой. Тэгэхээр энэ бол 25 оноос хойш хэвлэгдсэн маркнууд гэсэн үг тийм биз. За энэ дээр бол голцоо дандаа нэг одоо гүйлгэнд орсон маркнууд харагдаж байна. Соёмтой дээр ганц нэг төгрөг гэсэн тийм мөнгө гэсэн ганц нэг марк орж ирсэн байдаг. Тэр бол жишээлбэл онцгой ховор ер нь бол мэддэг хүн баг нь байдаггүй. Тийм надад одоохондоо бас миний цуглуулганд байхгүй байгаа. Тэгээд ингээд энэ марк маань давхар соём гэдэг марк. Давхар соёмт гэсэн марк байдаг. Тийм тэгээд энэ соёмтой марк энэ өмнөх соёмт марк маань нөгөө юу гэж байхгүй хахад юу доллар маань яг албаас нь орж ирэх байхад санхүүгийн хэрэгсэл гэж явчихсан. Бас одоо мөнгийг орлоо явчихдаг гэсэн. Яг мөнгө орлоо явчихдаг гэсэн. Тэгээд энийг ингээд нөгөө энэ эднүсийн чинь мөнгийнхаа шуудан хэрэглэхийн тулд энэ Улаанбаатар шуудан хороо гэсэн дардс шинээр дарж эднүсийн шуудан хэрэглэжсэн. Тэгэхээр шуудан хэрэглэгдэх болчихсон. Мөнгө нь гараад ирсэн учраас. Тийм байна. Энэ бол зөвхөн шуудан хэрэглэгдэх шүү гэж ялгаж өгч байна. Шуудан хэрэглэгдэн шүүгээд ингээд шуудангаар гүүгээд тамга ингээд дарагдсан байна гэдэг чинь энэ одоо маркийг тодорхой хэмжээгээр яг ориг одоо жинхэнэ марк юм а гэсэн утга яваад байгаа. Ер нь бол. Тэр бол яг тэр нэг шилжилтийн үе гэх юм уу та тийм ээ данзангийн доллараас төгрөг рүү шилжих үед бол шуудангийн марк маань төлбөрийн хэрэгсэл болж явж ирсэн нэг зурус үе алдаж байна тийм үү? Санхүүгийн хэрэгсэлээр. Тэгээ яг жинхэнэ төгрөг ороод ирэхээ алдад дараад энэ бол шуудангийн марк гэсэн. Тэгээд одоо ингээд энэ постэж гэсэн дарц энэ бас одоо энийг шуудан хэрэглэн шүү гэж эднүстээр дарсан. Энэ болохоор одоо мөнгө гээд постэж гээд дарцтай бас ингэж орж ирсэн. Эднүс бол нөгөө санхүүгийн хэрэгслээр явж ирсэн маркуудаа юунд
буцаагаас шууданд нь хэрэглэнэ гэсэн юу байдаг. Энэ одоо анхны маркууд чинь гэхэд бас нэг ийм байдаг. Cancellation гэж одоо энэ голоор нь препарацаар ингээд цоолоод. За тийм ээ, нэг голоор нь цоолдсон байх тийм. Энэ бол cancellation хийгээд энэ нөгөө санхүүгийн хэрэгсэлт гэдэг юм уу хэрэгцээнээс гаргасан юм шиг байна. Одоо тэр нөгөө доллар гэж хэрэглэж яхад төгрөгөөр ороод ирэхлээр эднүсийг устгасан, канселдсан. За. Тийм энэ шууданд хэрэглэхгүй. Тийм учраас голоор нь цоолдсон гэсэн үг. Голоор нь цоолоод тэр устгал хийсэн маркууд бол тамхтай юм байдаг. Тийм байна. За ингээд очир соёмтой явж ийсэн нөгөө марк маань одоо ингээд Сүхбаатарын зурагтай болоод нэлээд хувьсгалын агуулгатай болоод ороод ирж байна тийм ээ. Шинэ Монгол гэдэг Монгол улсын 25 улс байгуулагчсан 25 жилийн үед хийсэн байдаг хаа. Наад марк гэж. Энэ цуврал юм уу те? 15 онд хийгдсэн байдаг хаа. Тэгэхээр энэ чинь биш юу 25 жилээр гэхлээр 46 15 жилийн үед нь зурулж ихлээр наа чинь 36 оны. Тиймэрхүү хаа. Тэгээд энэ болохоор энэ нөгөө санхүүгийн марк. Энийг бол миний ойлгож байгаагаар бол баг нь Монголд хэвлэж исэн байт юм болов. Энэ марк. За тийм ээ, энэ сүлдтэй болоод ороод ирж байна тийм ээ. Бүгдээрээ санхүүгийн марк гэж явдаг. Энэ дээдлийн энэ юунууд нь тэмдэглэгээнүүд нь юу вэ? Наа чинь нөгөө хүчингүй гэж cancel хийсэн устгалтууд. За. Тэр гүйлгэнээс гаргаж ирсэн гэсэн үг байна тийм ээ. Чойвлсан 4 настай гэсэн марк байна энэ бол. Тийм одоо яг наадах чинь ардын хувьсгалын 25 жил яа гэсэн байна энэ дээр бол. Тийм чойвлсан 4 настай гэсэн. Наадах чинь бол яг нөгөө сэр байдаг маркнаас надад одоо энэ хэлхий 4-өр квартаараа олдсон ганц хувилбар л байдаг юм л та ер нь бол. За энэ бол яалтчгүй яг нөгөө 20 жил 25 жилүүдээр гаргаж ирсэн марк байна. За одоо түрүүний яриад байсан одоо нэг ховор марк энэ чи гарч ирж байгаа энэ ногоон бэлчээр дээр гээд марк 60 мөнгөний үнэлгээтэй. Энэ марк ер нь бол гадаадаас тамгалцснаар их олддог. Харин Монголд бүр байхгүй шиг болсон. Тэгээд тэр 66 оны үеэр юм уу да одоо нөгөө төв шуудангийн ардлын тэр өндөр барилгын доор Монгол маркын газар марка хадгалдаг байсан гэсэн түүх байгаа. Тэгэхээр тэр нөгөө үерийн ус чинь бараг метр орчим одоо метр сарай баг ч юм уу их үерлж ороод тэр нөгөө подвалд байсан маркууд нь тэр чигтээ үер давтагтаад тэгээд ерөнхийдөө одоо нэг тодорхой хэмжээний Монголын тэр 50-аад оноос өмнөх их олон марк устгах алга болсон. Одоо ердөөсөө хоолойтой тийм ээ. Алга болсон гэсэн үг л дээ. За энэ бол ингээд одоо яг манай энэ одоо ердөөсөө Монголын 50-аад оны тийм Монголын толгой маркууд ердөөсөө толгой гэдэг нь бол одоо эцэг гэх юм юу гэж тайлбарлах юм. Одоо ер нь бол олон улсын ихний классик марк нь. Одоо энэ маркуудыг бол хэлхийгээр нь бол жишээлбэл цуглуулах тийм логик үндэс байхгүй. Ховор учраас тийм. Бүр онцгой ховор тийм. Ингээд ганц нэгээр олдож байгаа нэг юм. Тэгээд олдохдоо энийг бол нөгөө тамггүй цэвэр ардаа цавуутайгаар нь цуглуулахыг хүмүүс их хэмэлдэг. Ер нь бол их үнэтэй талтай болсон доо юм. Энэ бол одоо хэвлсэн нь хэдэн он орчим юм бол? Энэ чинь бүр 50 оны маркууд шүү дээ. За одоо энэ дөр чил их сургуулийн 1-р байр те дуурийн театр энэ багшийн дээд юм шиг байна. Энэ зан үзрийн музей энэ одоо хотын захиргаа. За энэ зан газрын ордны харийн архтай байр. Тийм ээ чи ингээл одоо ялчгүй хуучны фото зургнууд байна шүү дээ. Энэ дотроос бол одоо энэ Сүхбаатарын өшөөтэй ер нь Сүхбаатарын өшөө цэнхэр сүлд хоёр нь ер нь онцгой ховортолтой байдаг. 30 жил гэсэн байна Монгол. Тэгэхээр 30 жил гэхэлэр 51 оны марк байх гэж юм тийм ээ энэ бол. Энэ хоёрыг хэлж гинүү те. Одоо онцгой ховор гэдгийг бол 20 мөнгө нэ нөө. Тийм хаа. Тий 20 мөнгө гэсэн байна. Энэ хоёр нь бол чанар сайтай бол ер нь бол олдоход хэцүү. За ста ховор юм байна. Энэ зураг нь зөөр ховор зургнууд шүү дээ. За ингээд нөгөө чойвлсон гахаа зурагтай марк бол одоо маш ихээр гарч ийн. Энэ бол ялчгүй тухайн үеийн нөгөө
үзэл суртлын өнгө аяс явдаг баг тийм биз. Тийм тэгээд ерөнхийдөө Монголын маркийн түүх бас их сонирхолтой. Биднээс социализм гэдэг социализм руу явж байгаа жил маань бараг нь одоо 70 орчим жил явчихсан мөртлөөсөө Монгол маркийн түүхэнд энэ үед Ленины одоо энэ зурагтай маркууд маш их байх жишээ. Гэтэл Сталины зурагтай марк Монголд нэг ч байгаагүй. Социализмын үеийн жилүүдэд. За тэгээд бүр 2000 онд Монгол марк өөрө дэлхийн түүх гэсэн марк гаргахдаа тэр марканд Сталин, Рузвельт, Черчиллийн зургийг оруулсан байдаг. Адольф Гитлер, Муссолинигийн зураг оруулсан байдаг. Ер нь одоо тийм диктаторуудын зурагтай марк ердөөс монголчууд бас хэвлэж байгаагүй. Энэ бол тухайн үед зөвхөн миний харж байгаагаар бол одоо иргэний зураг гэхүү, улсын зураг гэхүү бүр айгүй тийм том юу байдаг. Одоо зураг л гэж харах. Далд санаагаараа бол дэмжихгүй байх гэж штэ тийм үү. За ер нь бол багын тэгж байгаа юм болов гэдэг. Гэхдээ Сталин ч нь бол одоо Монголыг Хятадаас тусдаа улс байна гэдгийг бол чийжээр хамгаалж гарч ирсэн юм байна. Ялчгүй түүхэн бол тийм үстэй. Сталин байгаагүй бол Монгол бол тэгээд тусгаар тогтнолоо олж чадахгүй байсан болов тийм. Тэгээд ер нь бол тийм байгаад байгаа мөртлөөс монголчууд Сталины зурагтай марк нэгийг чивлүүлж байгаагүй гэдэг бол ер нь бол тухайн үеийнхээ бас нэг тийм өөрмөц одоо юу гэдэм те одоо нэг тийм одоо өөрийн бие гэснийхээ их тод илэрхийлж чадсан улс юм болов гэж би бас тухайн үеийнхээ өдөртөгчдөг боддог. Маркан дээр л тэгж харагдаж байна. Гэтэл бол одоо нэгэн үе бол төв номон сангийн үдэнд бол одоо Сталины маш том өшөө байсан шүү дээ. Тийм одоо л эренчингаа өшөө болохоос шүү дээ. Тийм яг нь Ленины хөшөө Улаанбаатар зочд дуудлын өмнө байсан. Одоо энэ юу Хуучин Бэнэрийн ордны урд залуу Ульяновын бас хөшөө байгаа шүү дээ. Одоо хүртэлдэг. Тэгэхээр яг тэ түүх гэдэг бол яг тухайн үеийнхээ урсгал одоо жамаараа явдаг. Тэгтээ бол яг эн чинь ганц хөшөөг бол авчиж болж байна. Марк чинь тухайн үед чинь одоо нэг одоо номинал одоо сэр маркийг одоо 250 мянган ширхгээр энэ төр хэмжилж исэн тийм түүхүүд байгаа шүү дээ. Ер нь бол манайхан. Тэгэхээр маркийг бол манай тухайн үед бол бүр асар ихээр хэвлэдэг байсан байхгүй. Тийм тэгэхээр тэр олноор хэвлэж байхад тэр их марк хэвлэдэг байхад жишээлбэл Сталиныг тухайн үед нэг маркын дээр чивлүүлээгүйгээ бодглоор жоохон сонирхолтой. Одоо тэг чинь элбэг дөрж гэхэд одоо ерөнхийлөгч байх хугацаанд одоо маркын дээр 3 удаалаа мөнгөрөө тавьсан хүн шүү дээ. Ер нь бол за таны зөвлөлгөнд бол байгаа юу? Тийм. За тэр төгөө саялаа. Ер нь бол за тэгээд одоо маркны зураг маань түрүүн бол очир, соёмб гэдэг тэгснэ нэг Сүхбаатар, Ленин орж ирж исэн бол ингээд цаашлах тусмаа ингээд ан амтан, зэрлэг ан амтан, ховор амтан тэгээд нөгөө 5 шүү мал тийм ээ энэ чинь ингээд дүрслүүдэн за ингээд 93 наадам гээд одоо нөгөө сэдв арай ингээд баяжаад явж байгаа юм шиг надад бол харагдаж байна. Тийм бол Монгол марк чинь тухайн үед яг улс төрийн төвчгөөс тодорхой хэмжээгээр хамааралтай байсан байх. Гэхдээ монголчууд бол ер нь бол тэр 90 оноос өмнөх Монгол маркийг бол дэлхийд даяараа хүлээн зөвшөөрдөг их сайн марктай улс гэж хүлээн зөвшөөрдөг байсан. Ер нь бол одоо сүүлийн хэдэн жил бол жоохон марк маань чанар жоохон муудж байгаа. Сэдвүүд нэг жоохон тийм дотоод маягтай сэдвтэй болж байгаа жишээ нь. Одоо дотоод руу хандсан. Тэгээд дотоод руу хандсан сэдв чинь бол ерөнхийдөө бол нөгөө олимпийн маркууд хийгдэхгүй байгаа. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын маркууд энэ төр хийгдэхгүй энэ төр нэг тийм асуудлууд байгаа. Ер нь бол тэгэхээр ер нь бол марк гэдэг чинь өөрөө бол бас нэг тодорхой хэмжээний нэг бизнесийн одоо нэг тийм хэрэгсэл юм уу да. Дээхэн цагт бол маркийг ховор марк зөв марка зөв сэдвэрээ хийвэл тэр чинь нэг олон улсад дэлхийн сэдв гэдэг утгаараа зарагдж идэг дэлхийд. Тэгэхээр зүгээр одоо сая ингээл марк эргүүлж суухад энэ маркны зураач гэдэг бас нэг юм мэрэгжил байх шиг байна тийм ээ. Мэдээж хин дуртай нь бол бас марк зурхгүй байна. Тэр маркын зураачийг одоо зурдаг одоо мэрэгжлийн зураачд байдаг. Тэр одоо марк Монгол марк гэж одоо 90-аад оноос хойш Монгол марк гэж тусдаа шуудангийн харьяаны компани шиг болсон. Тэгээд ер нь бол
маркийн газар ардаа ажиллагаас эхлээд энэ хин Батэрдний энэ гэдэг одоо шин цэнгэл энэ гэж залуучууд одоогийн маркны зураач. Тийм зураачд байгаа. Тэд нар бол одоо бол танил тийм ээ. Яг тодорхой хэмжээний мэдтэй явна. Тийм тэгээд тэр маркны зураач гэдэг чинь бол ер нь бол бас их нарийн мэрэгжил. Одоо Шаазан баарын үйлдвэрт одоо нөгөө уран баримлч гэж хүмүүс бас тустай байсан. Тэднүүс шиг л өрдөөс маркийн газрын амийн сүнсүүд нь байдаг. Энд ер нь зурж байгааг нь бол харсан уу маркийг бол мэдээж л ийм жижиг зурахгүй байх тийм ихний ээлжинд бол жижиг зурахгүй шүү. Томор зураад тэр том том нь болохоор их зураг гэж явдаг. А тэр их зургуудыг нь гадаадад Монголд чинь ер нь маркийг бол одоо бол хэвлдэггүй. А марк гэдэг чинь бол өөрөө бол ердөөсөө юу тухайн улсын мөнгөнд тэмдэгттэй адил. Одоо жишээлбэл энэ тэр анхны зарим маркууд бол усан хийтэй байдаг. Одоо энэ сүүл картер төвлүүлж байсан маркуудад одоо нөгөө ягаан туйгаар харахад утас нөгөө өнгө ялгардаг утас центр байдаг. Ер нь бол марк маань тийм нууцлалтай болж байна. Үнэт цаас маягийн болж байна тийм дээ. Угаасаа тухайн улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг байхгүй. Ер нь бол марк маань өөр. Манай гэхдээ бол марк бол өөрөө хэвлэдэг юм биш үү тийм ээ. Бас гадаадд байхгүй гадаадд хэвлэдэг. За энэ нэг би номыг сонгоод аваад ирлээ. Монгол марк сонирхчдын гарын авлага гэдэг. Энэ ямар учиртай? За энэ ном бол одоо Чимдээ гэж хүний хийсэн 2016 оны ном. Гарын авлага. Каталог гэж арай хэлж болохгүй. Ягаад гэвэл каталогийг хэвлэх хэрэг нь зөвхөн маркийн газар байдаг. За тэгээд энэ хүний хийсэн номоор одоо ингээд марк цоглуулагч нар одоо цагаан толгой мөн гэх юм уу да. Тэгээд энэ хүний хэвлсэн номоор ингээ биднес марка надаа байгаа гэд ингээ бүртгэж явдаг. Тэгээд ингээ бүртгэж явангууд эн чинь ингээд яаж цуглуулж байгаагаас хамаарат бүртгэл нь ингээд миний хувьд бол ингээд энэ марк нь байгаа гэсэн үг. Энэ квартараа байгаа. Дөрвөн хэлхээгээр байгаа гэсэн үг болоод явдаг. За тэгээд энэ марк чинь энэ ном чинь ингээд цаашгаа явахлаар ардаа ингээд шүдгүү маркны бас жижиг каталог маягийн тийм одоо нэгтгэл нь байдаг. Тэрэн дээр ингээд би шүдгүү марк энэ надад байгаа гэд байхгүйнуудаа би ингээд хоосон үлдээгээд ингээд явдаг. Одоо ерөнхийдөө бол яг зарим юмнууд бол дутуу юмнууд бол байна тийм тэгээд. Одоо жишээлбэл энэ дээр энэ маркн дээр гэхэд бол одоо марк нь бүгдээрээ байгаа. Тэгэхдээ энэ хоёр галч тавиагүй, шууга тавиагүй гэдэг чинь нэг марк нь тамхтай гэсэн үг гэд над харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо ногоон бэлчээр маань жижигхэн шуудангийн тамхтай. Цэврээр одоохондоо бас би олж авч хамжаагүй л яг санал болгоход нь хүн санал болгож исэн тэгээд нэг жоох үнэтэй юм уу та гэх шиг нэг бодогдол өнгөрсөн тэр үед тэгээд одоо бол тэр үед нь бол хүний санал болгосноор нь яаж ч үж гал авах хэрэгтэй үедээ л гэж харамсдаг. Ер нь бол маркет дээр гэдэг юм уу ямарваа нэгэн эртний янзын юм цуглуулж яхад бол жишээлбэл ер нь онцгой хуур гэдгийг өөрөө мэдчихлээвэл санхүүгийн боломж өгвөл тухайн үед нь шууд авах хэрэгтэй байдаг. Ер нь гэж би нэг тийм төгөлтөнд хүчээд байгаа. Ер нь бол интернетээр хэд удаа тэгж алдсан тал бий л дээ. За би энэ марк сонирхчдын гарын авлаган дээрээс ингэхтэр бол дугаар 1 гэж байгаа. Дугаар 1-ийн 1-ээс 7 гэхээр энэ 1-ээс 7 ширхэг ийм марк байх гэж байна. 7 номиналтай марк байхгүй. За тэгэхээр энэ 7 бол сая бүгд байсан. Тийм ээ. Тэгээд тийм учраас урд нь ингээд 2 зөв тэмдэг тавьчихсан юм байна. Тий. За тэгэхээр энэ дотроос бол энэ нэг юм зөвлөлдсөн байхлаар энэ дээр нэг нь одоо шууд хамгатай байх гэж юм тийм. Зөвөр олдог байгаа гэсэн үг. Тийм байна. За тэгээ нөгөө томлог тамир дээр нэг ихтгэл тойны тэмдэглэгээ байдаг шүү дээ. Дундаа зэгтэй болох төрөө хэлдээгүү. Ажидаа зэгтэй болох төрөө унахта. Гурвалжин болохоор өвхөр болоо явж байгаа гэдэг шиг. Энэ чинь яг би л өөрөө л ойлгож байвал энэ чинь тийм байна. Одоо би тайлбарлуулсан чи одоо би ч бас ойлгох гээд байна. Одоо жишээлбэл энэ марк бол бүрэн байна. Тэгэхдээ дөрвөөрөө одоо байгаа юм байна. Би бол ингэж ойлгох гээд шүү дээ. Тийм байгуул. Одоо уншаад эхэлсэн байна. Уншаад эхэлсэн тий. За энэ марк бол одоо бүрэн гэхдээ нэг нь бол дардстай байна. Гихчээтэй тийм ээ. За тэгэхээр ингээд 24 оны 7 сарын 1-ээс эхэлсэн байна. Марк маань тийм ээ. Одоо 4 бит 2 ярианд гарсан. Тэгэл ингээд дараагийнх нь 26 он.
Тэгээд 26 гэж байгаа 29 он 31 32 тэгжээс нэг хэсэг завсарласан байна. 41 оноос орж ирсэн байна дараагийн марк. Тэгээд 43 45 болоод за ингээд тэгэхээр л үндсэндээ нэг жил 2 жилийн зайтал гараад яваад исэн байх гэж юм тийм ээ. Энэ юунаас болдгийм бол нэг жил бол 2 3 гаргаж болно. Тэр одоо нөгөө дайны жилүүдэд бол ерөнхийдөө Монгол улс өөрийн Монгол улсын мөнгөнд нэмэгдэн дээр тухайн мөнгөнд нэмэгдэн Монгол улсын алт мөнгөн активаар баталгаажуулагдана гэсэн нэг тийм утгатай өгүүлбэр явдаг байсан. Тэгэхээр тэр нь юу вэ гэхлээр Монгол мөнгөнд нэмэгдэхдээ өөрсдөө дураараа хэвлэдэггүй гадаадад тоотой хэмжээгээр хэвлүүлж ирээд тэрийг өөрийнхөө алтан фондоор баталгаажуулдаг байсан байгаа. Ер нь бол за тэгэнгүүт нөгөө Оросд мөнгө хэвлүүлэх гэхлээр Оросч хэвлэж өгөхгүй. Танах алтаар алчин байхгүй шүү дээ. За тэгэнгүүт дайны жилүүдэд монголчууд облигац гэж юм гаргаж ирсэн. Ард түмнөөсөө зээлэг авч ирсэн. За тэгэнгүүтээ тэрний юу гэхлээр облигац өгөөд за чамд одоо 50 оны одоо облигацийн нэгдсэн дүнгээр биднээс чамд тэдэн төгрөг өгнө. Тэр нь бас дээр нэг тодорхой хэмжээний урамшуулалттай нэг тийм облигацууд гэж юм байсан. Ард түмнөөс авдаг зээллэг. Тэгээ ард түмнөөс тэгээд нэг тийм үед нэг дайны жилүүдэд энэ төр нэг хүнд хэцүү үед маркууд маань бас нэг их баг гарч ирсэн байдаг юм уу? Ер нь бол. Тэгээд марк чинь ингээд нэг 50-аад оноос хойш бол харьцангуй тогтвортой болоод ингээ гүйлгэнд ороод гүйлгэнд хэвлэлт нь ил бэгшээд одоо айгу тийм химийн урсгалд ороод явсан. Тэгвэл марк энэ гарсан маркууд нь хүртэл ч гэсэн одоо нөгөө хэлхийгээр квартаараа цуглуулахад маш хэцүү тийм маркууд байж л байх ер нь. За би энэ сая каталогийг ингээд Бадрахын ярианы завсраар эргүүлж итл ер нь 58 оноос эхлээд ер нь тогтмолцсон байна. 58 оноос бол жилд 1 2 3 их ч юм уу те ингээд яг он дараалал явцсан. За тэгээ энэ дээрээс бол яалтчгүй марк бол тухайн улсын түүхийн бас нэг өгүүлэмж харагдаж байна. Тийм ээ энэ дээрээс ингээд яг тухайн үеийнхаа нэг онцлог юмнуудыг ингээд гаргаа явцсан. Би тэрийг юун дээр харж тэр жил 61 оны 5 сарын 31-нд хэвлэгдсэн нэг юм дөрвөн багцсан дээр бол одоо жишээлбэл сансрын өсгч Гагарин ингээд ороод ирчихжээ. Тийм биз тэгэхээр яалтчгүй л ингээд нэг түүх яриад эхэллээ. Тийм биз. Энэ бол маркийг ингээд цуглуулдаг хүн бол харьцангуй бас нэг түүхийн тухай мэдлэг түүх одоо юу гэдэг газар зүй гэх юм эсвэл бол ургамал амтан тэднүүсийн тухай тодорхой хэмжээний суур ойлголттой байгаа гэдэг. Ер нь бол одоо тэгээд ингээ маркийг цуглуулж байгаа хүн бол одоо жишээлбэл гүр хэрэгч хэдэн онд сансарт ниссэн бэ гэдгийг бол жишээлбэл түүх ингэж харахгүйгээр ингээ мэдчихэдэг байх жишээний л болох гэдэг юм л та. За энэ дээр нэг сонин юу бол одоо жишээл 67 оны 3 сарын 31-нд Эрт галуун амьтад гэсэн 100 дугаар одоо энэ серийн гэх юм уу да энэ чинь тийм ээ. Зурал гэх юм уу. Тийм наадах марк чинь бол жишээлбэл одоо динозаврын зурагтай динозаврын сэдвтэй Монголын анхны марк. Тийм байна. Монголын анхны марк байхгүй. Тэгэхээр одоо ингээд нэг марк цуглуулж байгаа хүмүүс чинь нэг ийм юмнууд байгаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл одоо Олимпиад хэдэн онд болсон, хөл бөмбөгийн аваргууд хэдэн онд болсон гэд энэ нөгөө маркныхаа онуудаар ингээд ер нь багцаатай яваад идэг. Тэгж харагдаж байна. За жишээл оюутны 9 дугаар их хурал зориулсан одоо нэг 2 марк байж байгаа жишээтэй тийм ээ. Тэгсэн чинь олон улсын цахилгаан холбоо байгууллагын 100 жил зориулсан марк байх гэж байна. Энэ 100 жил зориулсан энэ марк мал жишээлбэл хэлхийгээрээ дөрвөн ширхгээрээ одоо ховор бүр надад бас байхгүй л гадаг. Тэгээ ингээ аав ихлээр ингээд хүмүүс заримдаа нэг одоо юу гэдэг юм те их өндөр үн санал болгоно. Тэгэл тухайн үед нь миний санхүүгийн боломж байхгүй байжгаад чадахгүй нэ гэж хэлээл маргааш нь боломжтой болол авыг очиход нөгөө маркийг хондоо үн зарцсан байх жишээ нь. Тэгэхээр одоо ингээл надад нэг 5-6 кварт марк ер нь бол 1956 оноос хойш маркийг монголчууд одоо квартаар нь цуглуулж байгаа хүмүүс цуглуулдаг. Тэгээд ер нь бол нэг 5-6 марк л одоо квартаар гүйцэтгэхгүй байна л да. Тэр дотор бол одоо яаж хурдны хувцас дэлхийн зүүн 3
энэ төр бол одоо л квартаар олдохгүй. Энэ л ерөөсөө л марк бол улсын түүх юм байна. Энд дээрс ингээл харах дээр л одоо энэ жишээлбэл ингээл зуны Олимп Мехико 68 лэгдсэн байж гэтэл энэ дээр нэгдэлж хөдөлгөөн ясны 10 жил зориулсан марк. Тийм ерөөс ингээл яг л улсын түүх яваад байна тий. Манайхан бодвол энэ Олимпиадад оролцсон байж таарад байна. Тэгэл найрамдлын Дархан хот гэж энэ яг л Дархан хот магадгүй байгуулагдажсэн. За Монгол улсын хонгоцны 45 жил зориулсан марк ч гэх шиг тийм үнэн сонины 50 жил. За тэгэхээр цамын баг гэл энэ чинь зал унаход Аполлон 14 гээд бас ийм марк байдаг юм байна. Ингээ хос зурагтай юм байна тийм ээ. Энэ 71 онд ч бол нөгөө сарн дээр буусан байна. Аполлон бас одоо явж исэн нисэж исэн байна тийм ээ. Тэгэхээр үл энэ ингээд яалтчгүй Монголын болон дэлхийн түүх бол ингээд энэ юунд байдаг юм марк нь тусгалаад шууд олддог юм байна. За ингэсээр яваад хамгийн төгсгөлдөө 2016-аар орж ирсэн багт мэн чинь бол тийм ном маань энэ маркер энэ каталогийн огноо бол 16 оноор тийм ээ. Каталог гэж арай хэлж болохгүй хальтаа лавлгаал гэж байгаа. Тийм тэгээд энэс хойш энэ чимэд очир гэж хүмүүс маань өөрөө энийг шинжилж дахиж гаргасан ном шинээр хэвлсэн. Тэр нь бол 21 он хүртэл бас шинээрээ явдаг. Тэгээ яг биднээс болох төр энэ дээр нь одоо ингээд нэг энэ хооснууд дээр нь зургийг наагаад ингээд гүйцэхэд ерөнхийдөө явж байгаа. Тэгээд яг үгүй маркч нь бол одоо нэг мөнгөний эрг хүч гэдэг л тэрэн шиг хизээс зогсохгүй түүх л байхгүй юу? Ер нь бол тийм байна. Жинхэнэ төрлөختний түүх яваад байна шүү дээ маркер дэмжээ. За манай нэвтрүүлэг төр завсарлаж байна. Манай нэвтрүүлэгтээ цуг байгаарай. Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр манай автобын нэвтрүүлэгт марк цуглуулагч Бадрах маань оролцож байгаа. За ингээд бит хоёр дараагийн нэг альбомыг нээх гэж байна. Энэ бол Чингис хааны сэдвтэй маркнаас цуглуулга гэж хэлсэн тийм ээ. За ямар байдаг юм бэ? За энэ бол одоо жигтэйхэн сайхан зүйл гараад ирлээ. Энэ юм юу юм бэ тийм ээ? Энэ бол хоёр давхарлагдсан байна уу? Тэг яг хоёр марк гэхгүй хоёр номиналтай болно салгаад болно. Хоёр ондоо марк. Доторх дүрсэл нь хоёр өөр байна тийм. Хоёр ондоо маркны анхны өдөр гэж байна. Анхны өдөр гэдэг нь болохоор анхны өдрийн тогтун first day cover гэдэг тухайн одоо филателийн үзэсгэлэнт одоо зориулж гаргасан 16 он зориулж гаргасан энэ нөгөө ариун сент том принцип гэдэг улсын жижиг харлын улсын одоо анхны өдрийн энэ Чингис хааны марканда зориулсан анхны өдрийн тогтун тэр үзэсгэлэнт зориулж гаргасан. Тэгээд анхны өдрийн гэдэг чинь ерөөсөө энэгээр гүйлгэнд анх хэлж ийна гэсэн санаа юу? Тийм яг наад маркны чинь одоо анх гүйлгэнд гарч байгаа өдрийн тогтуу. Тэгтээ яг наад чинь бол зөвхөн миний ойлгож байгаагаар бол тэр үзэсгэлэнд анх оролцуулж байгаагаар одоо тийм онцлог. Энд ямар уусгээ хэлж юу сая? Сент гэдэг нь ариун том принцип гэдэг нэг жижигхэн Африкийн арлын улс. Ер нь бол одоо бол нэг тийм мэддэггүй улсууд айгүй их болцсон шүү дээ. Ер нь бол одоо биднээс чинь одоо юу гэдэг юм те 90 оны ихээр би 10 дугаар ангид төгссөн гэхэд бол улс нь бол их цөөхөн байсан. За тэгэхэд бол одоо ингээд тэрнээс 90 оны тэр бужигнаанаас хойш одоо
Югослав маань гэх чинь 6-7 улс болоод ботгцсан байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр энэ жижигхэн юм арлын улсууд бол маш их нэмэгдсэн байдаг. Наа чинь бол марк нь шүдтэй шүдгүүгээрээ тэгээ анхны өдрийнхаа дугтуутай гэж явдаг. Чингис хааны сэдв гэдэг бол дэлхийн филателистуудын хувьд маш тийм сонирхолтой, маш өргөн тийм сэдв байдаг. Монголд одоо жишээлбэл Чингис хааны сэдвээр марк цуглуулдаг, шуудантай холбоотой марк открет хил загтал дугтуу цуглуулдаг хэд хэдэн хүн байдаг. Ер нь бол тэднээсийн цуглуулга бол яг нэгэндээ байдаг юм их байдаг боловч тодорхой хэмжээгээр нэгэндээ байдаггүй гэдэг юмараа ер нь бол яг одоо минийх юм шүү, минийх юм гоё шүү гэж бахархаж одоо юу гэмтэй цуглуулганаас чинь бол хүнд байхгүй тийм онцгой ховор юмараа хүн одоо кайф авч яддаг. Одоо кайф авч гэж одоо юу гэдэг одоо харт амгт татдаг хүн бол таашаал авдаг бол одоо нэг биеэрээ таашаал авдаг бол одоо цуглуулагч юм бол хүнд байхгүй тийм юмараа одоо минийх хинтж байхгүй штэ энэ онцгой ховор гэдэг нэг тийм юмараа одоо таашаал авч яддаг юм бол одоо ер нь одоо энэ бол жишээлбэл нэгэрт үйлдвэрлэсэн марк бол явж байгаа. Тийм. Энэ ер нь бол энэ Африкийн хөгжил нэг тиймэрхүү улсууд бол энэ маркийг одоо нэг тодорхой хэмжээний бизнес болгосон байдаг. За бизнес болгоно гэхлээр энэ чинь одоо дэлхийн хүний анхаарал татах, хүний цуглуулдаг дэлхийн сэдвтэй маркуудыг маш олон янзаар хэвлэж идэг. Одоо нохоо цуглуулдаг хүнд зориулаад нохоо ч гэдэг юм уу, эсвэл махчин шуу цуглуулдаг хүнд зориулаад махчин шуугийн маш олон янзаар хэвлэж идэг. Өөрөх нь утгад байхгүй ч гэсэн одоо бүр өөрт нь падлиж байхгүй Чингис хааныг одоо ингээл нэгээр улс хэвлээ явж байдаг байхгүй. Тэгэхээр энийг Чингис хааны сэдв цуглуулдаг хүн бол тодорхой хэмжээгээр авахаас өөр арга байхгүй авч идэг. Тэгээд одоо энэ бол наад маркууд чинь одоо анхны өдрийнхаа дугтуутай хамт явж байгаас гадна энэ одоо proof гэдэг одоо загвар хэвлэлтэнд орохоос өмнөх одоо энэ загвар энэ төр явж байгаа жишээ нөхгүй ер нь бол энэгээр нь олдсноор нь ингээл Чингис хааны сэдв цуглуулдаг хүмүүс одоо Чингис хаантай холбоотой одоо Чингис хааны хөвгүүд хатад гэдэг юм уу эсвэл Чингис хааны эзлэн төрөнгөл байлдаа одоо ямарваа нэгэн үйл явдал зориулсан маркуудыг ингээд ер нь бүгдийг цуглуулаа явж байдаг. Батхан орн, Хувлаа хаан орн тэгэл одоо Хятад руу хийсэн эсвэл Япон руу хийсэн дайнууд энтер гэл тэднээс холбоотой маркуудыг олдох хэмжээгээр цуглуулаад явж байдаг. За одоо энэ бол жишээлбэл Сирилионы үйлдвэрлэсэн марк юм уу? Тийм. Одоо энэ нөхдөө чинь тэгвэл үнэн бизнес гэх үү юм тий. Энэ бол энэ чинь одоо монголчууд Монголын Чингис хаан гэдэг энэ супер юм хийж чадахгүй байхад тий. Тийм одоо жишээлбэл монголчууд Бонапарт Наполеоны тухай сэдвчилсэн марк хийгээл зүгээр ингээд зарахад монгол цуглуулагч давхаас гадна нөгөө Наполеоны одоо импер их гүрний түүхийг цуглуулдаг хүмүүс бол асуудалгүй л авах байхгүй юу? Жишээлбэл тэгээд дэлхийн түүх гэдэг утгаараа тэднээс чинь ингээл яваад өгөн тэгээд одоо яг зүгээр биднээсийн одоо энэ харж байгаагаар бол Монгол маркийн одоо сэдв жоох нэг тиймэрхүү болчиход байгаа байхгүй одоо Монгол улслах одоо мөсөн дээрх Монгол наадгаа гэх жишээлбэл марк гардаг. Тэрийг бол жишээлбэл Монгол цуглуулагч нар л авахаас биш тэрийг бол өөр гадагш байгаа зарах ямар ч боломжгүй марк байхгүй юу? Ер нь тийм ер нь. Тэр сэдв их зөв сонгоно гэсэн үг шүү дээ. Яг тийм бид нар сонирхол татна гэсэн үг шүү дээ. Одоо бизнес сэтгүүгээр л харна гэсэн үг шүү дээ. Тийм ер нь бол эн чинь маркийн газар гэдэг чинь өөрөө юм үйлдвэрлээд бүтээгдэхүүн гадаадд захиалж хэвлүүлээд авчирсан юм энэ ч борлуулж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зүгээр яг тэгжил харагдаад байгаа. Энэ бол миний хувь хүний бодол шүү дээ. Ер нь тэрийг бол бид одоо маркийнхаа тиражийг өсгөж чадахгүй байгаа шалтгаануудын л нэг гол шалтгаан бол тийм байхгүй. Одоо жишээлбэл 21 онд бол манай гаргасан ихэнх марк бол Монголын одоо 100 жилийн түүхтэй маркууд байсан. Одоо цэргийн эмнэлгийн 100 жилийн түүх гэсэн марк жишээлбэл гарч байгаа байхгүй. Тэгэхээр цэргийн эмнэлгийн 100 жилийн түүхийг одоо 19800 ширхэг хэвлсэн байлаа гэхэд тэр чинь өстой дотоодын марк цуглуулдаг хүн эсвэл Монгол марк цуглуулдаг гадны цуглуулагч л одоо ингээд нэг 2-3 ширхэг гэх юм авах ч юм уу тиймэрхүү юм байгаа юм л та. Тэгж л харагдаад байна. Энэ манай Монголын нууц төвч байгаа байсан. Тий.
Энэ ихтэй одоо саяны ярьсан сэдв тийм ээ. Жишээл Монголын нууц товчоо гэдгийг бид нар л мэдхээс жишээл дэлхий мэдэхгүй учраас тэгтээ ер нь бол үгүй наа чин Чингис хааны түүхийг өгүүлсэн нууц товчоо маань өөрөө Монголын одоо монголчуудын мундаг тийм одоо түүхийн бичих шүү дээ. Тэгээд энийг бол яг наад сэдвэрээ яг наад дугтуу анхны өдрийн өдөр жишээлбэл бүр онцгой ховор болцсон байх жишээ нэ. Тэгэхээр энэ үеийн энэ одоо Чингис хаан гэдэг сэдв чинь бол өөрөө ямар агуу сэдв гэдэг нь ердөөсөө наад маркны чинь анхны өдрийн тогтоон дээр жишээлбэл анзаарч идэх байхгүй. Ер нь бол. Одорхоо одоо энэ дээр нөгөө нэг шүдтэй шүдгүү гэдэг чинь энэ ингээд энэгээр нөгөө урах зорилттой энэ бол шүдтэй гэдэг юм тийм ээ. Преференцтэй гэж. Шүдгүүн тэгэхээр ямар зорилттой байх юм? Тэр нь бас гүйлгэнд орох юм уу? Дугтуун дээр наагдах юм уу жишээлбэл? Шүдгүү маркийг дугтуунтад наагаад явуулж болно. Шүдгүү маркийг гадаад руу дугтуун дээр наагаад яваад тэр нь буцаад ирсэн байвал жишээлбэл одоо нөгөө цаад харилцагчаас над руу буцаага явуулчаарай гэд одоо Монголд одоо тэгж яадаг тодорхой хэмжээний хүмүүс байна л да. Эднээс бол одоо жишээлбэл ингээд шүдгүү байх байхгүй юу? Энэ бол энэ марк нь ингээд энэ блок нь одоо дундаа шүдгүү байх үстэй. Тэгээ энэ болохоор угаасаа маш цөөхөн гардаг 100 энэ үеийн маркууд энэ бол цэвэр цуглуулгын зорилттой байх гэж байна уу те? Ер нь бол тийм. Тэгээд тэгтээ энэ үед монголчууд жишээлбэл Монголд шүдгүү марканд ач холбогдол өгдөггүй байсан. За тэгээд энийг тодорхой хэмжээний хугацааны дараа хүмүүс шүдгүү марк чинь гоё юм байна гэд одоо энэ маркууд чинь захтай байвал бүр гоё ихгүй юу? Шүдгүү гэдэг нь бүр 100 батлагддаг. Тэгэхэд одоо ингээд нөгөө ийм том листнес ингээд шүдгүү гадна талын маркууд нь захтайхан гараад ирдэг болохоос дунд талын марк нь ингээд шүдгүү гаргадаг. Энэ бол одоо ингээд шүдгүү гэдэг нь бол ингээд 100 батлагдж байгаа үстэй. Захтай учраас. За тэгэнгүүт одоо жишээлбэл энэ маркууд чинь шүдгүү маркууд нь одоо нөгөө шуудан зориулж хэвлсэн маркаас бүр номинал нь 100хан ширхэг 200хан ширхэг гэнтэр маш цөөхөн байдаг байхгүй. Тэгэхээр шүдгүү марк бол ер нь бол маркны цуглуулгын хаан гэж хэлж одоо баг нь болно. За энэ их сонин бас марк гараад ирлээ. Монгол маркын алтан маркууд алтан Чингистэй. Чингис хааны дурсалтай алтан маркууд. Энэ бол ердөөсөө карат нь энэ дээр өөр дээр нь бичээстэй байдаг. Ер нь тэгэл нөгөө одоо Сомалид жилэл үйлдвэрлэсэн байх чинь тийм ээ. Тэр гадаад маркууд. Манай Чингисээр нөхдүүд ингээл бизнес хийж байгаа шүү дээ. Тийм. Тэр байхгүй. Манайх бол яг Чингис хааныхаа дүүхтэй холбоотой юмнууд бол байна. Байх нь байгаа бах тийм ээ. Тэгэл их л багал харьцангуй багал. За олон марк байгаа учраас тухайн энэ альбом дотор онцгой ямар марк байна. Тэрийг нь үзэгчтэйгээ хоёулаа дараагийнхаа альбом руу шилжээд өгөө. За ерөнхийдөө болохоор одоо жишээлбэл энэ одоо тарифын марк. Тарифын марк гэдэг нь болохоор нэг үнэлгээтэй одоо нөгөө шууд ингээд нөгөө ураал наагаал шууд явуулдаг тийм маркууд байдаг. За энэ тарифын марк маань болохоор өөрөө шүдгүү дээрээ жишээлбэл энэ одоо proof марк гэж явдаг. Энэ дээр proof гэж бичигтэй байгаа. Тийм ээ. За энэ proof гэсэн бичих байна. За энэ нь болохоор шүдгүү листэн дээр proof гэдэг нь өөрөө загвар. Тэгэхээр энэ бол жишээлбэл онцгой ховор. Тэгэнгүүт энэ маркийнх нь одоо яг ориг шүдгүү цэвэр марк энэ байх жишээ. Шүдгүү лист дээр. Шүдгүү лист гэдэг нь бол ер нь одоо цуглуулгын маркны цуглуулгын одоо толгойн шүдгүү марк гэдэг бол шүдгүү маркийнхаа шүдгүү лист гэдэг нь одоо нэг үний номиналтай маркууд ингээд листээр байна гэдэг бол энэ бол өөрөө нөгөө маркныхаа одоо эцэг нь гэх юм уу толгойн толгой бүр хамгийн ховруудаа ордог. Энэ бол жишээл нэг ширхэг маркны нэрсэн хүн 100 төгрөг тийм ээ. Ингээд ийшээ 5 ингээд 5 гэхээр 25 нэг 2500 одоо нэрсэн хүн. Гэхдээ энэ бол надад бол одоо хэрэглэгчийн хувьд бол энэ бол магадгүй 2500 тийм ээ. Юу ч биш. Цуглуулганд ороод ирэнгүүтээ. Тий. Одоо энэ зэн тэн дээр гарч ирж байна уу? Тий. Одоо ийм энтнээс чи ийм байгаад байгаа юм л. Одоо би клубын гишүүн одоо маркийн филателийн холбоон клубын гишүүн гэдгээр би жишээлбэл одоо ингээд нэг үнэлгэнд нэг юм марк л авдаг байхгүй юу?
Ер нь бол. За тэгэнгүүт ингээ шүдгүү маркет чинь энэ голоос ингээ хайчлахлаар түрүүнээ захгүй айгүй нэг тийм сонин маягаар зүсэлт хийгдээд биднээс тэрдэг. За тэгэхээр энэ ингээд нэг ширхгийг гишүүнд өгдөг байтал энэ яагаад юм энэ булхаагаар ч юм уу нэг байдлаар ингээ бүтэн лист гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээ бүтэн листээр шүдгүү маркийн бүтэн лист гэдэг бол өөрөө ердөөсөө малаар бол эцэг мал гэдэг шиг маркны одоо хамгийн оргил марк л гэсэн үг. За энэ манай Чингис хааны сэдвтэй маркийг хоёлаа төрийн шин тавья. За энэ ямар альбом бариад ирв? Энэ юуны? За энэ болохоор ерөнхийдөө нэг тийм одоо нөгөө саяны яриад байгаа одоо онцгой ховруудын нэг гихэн хэсэг байгаамаа. Ер нь бол энэ бол жишээлбэл outprint гэдэг нэг маркны дээр нь нөгөө хэвлэл нь явцсан байх жишээ нь. Ер нь бол алдаатай тэр чигтэй. За энэ жишээлбэл одоо тэр ногоон чойволсон, цэнхэр чойволсон хоёрын одоо 100 ширхэг марк байдгаас надаа 70 ширхэг нь хамтдаа байгаа. Тийм одоо ховор лист гэх юм уу да. Одоо энэ яагаад ингэсэн гэхэлээ 100 ширхэгээр над дээр ба одоо талихач 1000 гэдэг ах бит хоёр дээр хийсэн. Тэгээ 1000 ах би өөрийнхөө оруулсан мөнгөнийхөө дүнд авнаа гэд доотлоос нь 30 ширхэг маркийг нураад авъя. Энэ л одоо маркийн эсрэг маш том гэмтэр хийж байгаа байхгүй юу? Ер нь 100 гараа байсан бол бүр энэ бол хүнд үзүүлэхэд нэр гайх юм шиг. Тэгээд ингээд тэр би оруулсан хэмжээгээр аав. Энэ чинь ардталтаа бас ингээд ийм бүтэн ингээд ийм юмнаас доороос нь ингээд 30-ыг нураад аваа яваад гэсэн байхгүй юу? Ер нь бол чаасаа. Чамаас гэхээс байхгүй. За энэ болохоор яг ерөнхийдөө нөгөө маркны proof нь одоо нөгөө их загвар нь хэвлэлтэд орохоос өмнөх загвар одоо За энэ дандаа их загварууд үндсэндээ явж байна тийм ээ. Тий. За. Тэгэхээр бол миний зүгээр анзаарснаар бол та марка бол айхтар юу яадаг юм шиг байна те нэг сэдвэр төрөлжүүлдэг юм шиг байна гэж би анзаарсан. Маркет ч одоо ингэдэг юм аа. Монголчууд одоо жишээлбэл маркет би жишээлбэл цуглуулахдаа 24 оны маркаас өнөөдөр хүртэл ингээд цуглуулдаг байхгүй. За тэгэнгүүт одоо энэ жишээлбэл бог зонхов гэд марк бүтэн нэг ширхгээрээ бол одоо юу гэмтэй нэг 150 төгрөг гэхэд кварт нь нэг сая ч юм уу гэдэг юм уу. Тэгэнгүүт ингээд бүтэн листээр ихлээр одоо 6-7 сая төгрөгийн ч юм уу үнэтэй болох тийм байхгүй юу? Одоо энэ жил 6-7 сая гэж юу? За одоо ер нь л хайцаа жишээлэхэд тийм. Тэгэхээр ингээд ер юм листээр байх тусмаа л илүү өн орж ийн гэсэн үг тийм. Онцгой ховор талтаа л гэсэн үг. За. Яг би уулын зүгээр юу ярмааргүй байсан. Одоо би нэг нэвтрүүлэг дээр хүмүүсийн юм нэг үнцнийг асууад идвэлтэй тийм ээ. Тэгээ ер нь бол тийм жишээлэхэд л нэг тиймэрхүү болж явдаг. Тэгэхээр ингээ бит хоёр яг энэ баг зэргийн үн рүү орсны хувьд хэлэхэд бол би үзэгчдэд юу хэлэх гээд байна гэхээр бол өмнөх манай нэвтрүүлгүүд дээр хүмүүсийн цуглуулга энэ төр бол одоо камераар гараагүй байхдаа үн ал асууж исэн. Яг ингээ дэлгэцээр гарах юундаа бид нар тэр яриагаа бол хасж исэн байхгүй да. Тэгэхээр бол ер нь бол нэлээд чамгүй их мөнгө зарцуулагддаг тийм харагдаад байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол нэг талдаа бол одоо үр хөвгттэй юм уу үлдээх маш их үнцэнтэй өв хөрөнгө тийм ээ. Нөгөө талаас нь хэрвээ энийг улс үнэлэх юм бол өөрөө улсын түүх тийм ээ улсын нэр хүндийн асуудал болж орж ирж байна тийм ээ. Тэгэхээр бол та жишээлбэл магадгүй энийгээ үр хөвгттэй ер нь үлдээн гэдэг юм уу зүгээр ер нь бас ингээд энийгээ улстай өгөөд тодорхой хэмжээний юм сан хөмрөг үүсгэнэ гэсэн бодол байдаг юм уу? Яг тэ эн чинь би хоёр хүүхэдтэй хоёуланд нь л үлдээн гэсэн. Яг тэ одоо нэг хятадууд ч нь бол юмыг бол маш амар үнэлж штэ. Ер нь бол одоо жишээлбэл одоо энэ марк чинь ингээд 4 ширхгээрээ байлаа гэхэд нэг сая 500 мянган төгрөг ч юм байдаг байлаа гэж бодоход хятадд 21 онд лөө дөрвөн ширхэг тийм марк Монгол мөнгөөр 500 сая төгрөгөөр зарагдсан. Монгол мөнгөөр 500 сая төгрөг. Тэр сэдвийн онцлог юм байх гэж байна уу? Бүр дээр үеийн олддгүй марк хэлхээгээр 4 байна гэдэг утгаар тэгээ чанар сан гэдгүүднээс тэгж үн төрсөн байхгүй юу? Тэгэхээр ер нь бол одоо Монгол маркны одоо энэ явж байгаа
түүх ердөөсөө яг хятадтай араас орж байгаа. Хятад яасан бэ гэхээр марк хэвлээд тухайн үед ингээ маркууд нь хямдхан байж хахад Америк руу, Европ руу, Гонконг руу маш их цуглуулагч нар ингээ хятадын маркийг ингээ маш ихээр нь худалдаад авсан байх чинь. За тэгэнгүүт одоо хятадууд маань өөрсдөө тодорхой хэмжээгээр мөнгөжөөд өөрсдөө баян болоод ингээд нөгөө хүнд үзүүлэх юм аа өөрийнхөө юмыг гаднаас авчирдаг болсон. Тэгээд ингээд бүр маш өндөр үнээр үн цогж хамаагүй авдаг болсон. Одоо энэ жишээлбэл шүдгүү маркны бас л нөгөө шүдгүү лист энэ марк нь ингээд байчих чинь. Тэгээ шүдгүү лист гэдэг нь болохоор өөрөө нэг тодорхой энэ шүдтэй хувилбар нь байна тийм ээ. Шүдтэй. Энэ бол шүдгүү. Шүдтэй хувилбар нь бол одоо бас наад маркч өөрөө ингээ ховордоод ирэх гэдэг утгаараа наад маркч нь зүгээр шүдгүү лист. Одоо энэ шүдтэй лист гэдэг нь шүү дээ. Одоо ганцхан шүдтэй лист чинь одоо 5-600 мянган төгрөг болсон баг чинь. Ганцхан юм марк. Одоо энэ тэгчийн чинь цагтаа бол ердөөсө 3-4 мянган төгрөг байсан байгаа байхгүй. Тэгэхээр марк гэдэг чинь өөрөө одоо үн цаастай зүүрлэгдэхэр хэмжээний тийм улсын одоо нөгөө компаниуд чинь iPro гэл үн цаасаа гаргаад биднээс алдаа юм баталгаатай манай үн цаасыг аваач гэж рекламадад цуугаад байгаа шүү дээ хүмүүсийг. Маркетинг дээр бол жишээлбэл маркетинг тэг шаардлагагүй. Ердөөсө 5-10 жилийн дотор л үнэн хит нугардیں۔ Бүр 10, 20, 100, 200 дахин нугарж штэ энд бичигдсэн номинал үнээс. Тэгэд нугарж байгаа байхгүй. Ер нь бол. Тэгээд за маш их үнд шингэсэн зөвлөгөө байдаг юм байна тийм ээ. Тэгж харагдаад байх юм. Ер нь сүүлийн 10 жилийн дотор ер нь бол маркетны үн тодорхой хэмжээгээр бүр ингээд нэг тийм мэдрэгцхүүц ингэж явж байгаа. Өсөж байна гэж байна тийм ээ. За энэ дараагийн альбом дотор юу байна? Энэ ямар онцлогтой альбом бэ? За марк маань өөрөө гүйлгээнд гарахтаа анхны өдрийн дугтуугаар хэвлэгдэж гардаг. Энэ маркийг одоо 2000 онд гаргалаа гэхэд анхны өдрийн дугтууг нь гаргаад Японд одоо тэр маркийг гүйлгээнд гаргалаа гэд гаргадаг. Тэгэнгүүт тэр маркн дээр үйл явдлыг бичээд он сар өдөр анхны өдрийн тамга гэж дарагддаг. Тэгээд одоо тэр Кёкшү зам маань өөрөө гар үсгэн гэж зураад өгсөн байдаг. Энэ яг ориг гар үсгөө тий. Ер нь бол энэ нөгөө цэгүүд дээр тасалцсныг харахад бол наа чинь бол ориг гар үсгэх байгаа байхгүй юу? Түүнээс биш хэвлэмэл байх юм бол тэр чинь ямар ч одоо энэ препарацийн зайн дээр заа гарахгүйгээр хэвлээд гаргачихна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол зөв. За тэгэхээр анхны өдрийн дугтуу гэж юм байт юм. Чи дандаа дугтуутайгаа байгаа юм биш үү? Тийм ердөөс бол маркийг хэвлэлээ анхны өдөр дугтуу гардаг. Анхны өдөр дугтуу гарангуут чинь одоо энэ маркууд чинь одоо ингээд тэдэн сарын тэдний өдөр дугтуу маань гарлаа гэд ингээд Монгол эндхийн харилцсан тэдэн жилийн түүх гэдэг юм уу ингээд гахаа жилгээл first day одоо гахаа жилийн анхны дугтуу гэд ингээд гардаг. Тэгээ огноогоо тавьдсан юм штамп тарчдаг юм байна тийм ээ. Маркийн гарсан гүйлгээнд гарсан өдөр ийм дугтуу хийж гаргадаг байхгүй юу? Ер нь энэ тэгэхээр бол марк сонирхчдын хувьд бол бас нэг төрөл юм байна шүү дээ тийм ээ. Анхны өдрийн дугтуу. Анхны өдрийн дугтуу маань бол ер нь бол одоо шуудантай холбоотой түүх сонирхдаг хүн бүхний цуглуулдаг маш том сэдв. Ер нь бол анхны өдрийн дугтуу маань. Анхны өдрийн дугтуу маань бол одоо тухайн үед нэг 2000 оноос хойш 2014-5 он хүртэл бол одоо ширхэг нь нэг 100 орчим ширхэг 100-аас цөөхөн ч юм уу гардаг байсан баг чинь. Одоо ер нь бол одоо жишээлбэл энэ ингээд дугтууг ингээд хийцэн байлээ гэх чинь энэ дотор 4 дугтуу байгаа шүү дээ. Ер нь бол нөгөө хийх юм маань талбай маань жоохон баг гэдэг үүднээс ингээд бүгдийн нэг дор хийцэн. Батлаагүй нэг дор хийцэн баг чинь. Хөөчлөөрэ 4 сая гэж дээ энэ одоо энэ үнэлгээд ийм хийж дээ. Тийм яг нь тэгж одоо уул нь үн ярихгүй үзүүлэхгүй гэсэн чи өөрөө гараад ирлээ шүү үзэгчтэй уучлаарай. За тэгэхээр бол энэ бол та нар бол аргагүй энэ үнэтэй бас хоббитэй олсууд юм байна. Тийм ээ энэ их цуглуулга бий болгоно гэдэг бол одоо тэгэл олсон мөнгнөөсөө л илүүчлээ шүү дээ тийм биз. Тийм олсон мөнгнөөсөө солилцоо хийх үү зарим нэг хийн. Ер нь бол ийм л юм байгаад байгаа юм л та. Би анх зоосон мөнгө цуглуулж яасан гэж явж байгаад зоосон мөнгө чинь цаасан мөнгө рүү ороод.
Цаасан мөнгө чинь нөгөө өөртөө байхгүй цаасан мөнгөийг олохын тулд нөгөө ондоо хүнд байхгүй дугтуу маркет өгч олж авдаг байсан байхгүй юу. Тэгэж явсаар хаад ингээд эн чинь бол ерөнхийдөө ингээд бүр ингээд бүх сэдвүүрээ ороод тэгээ бүх сэдвүүрээ орно гэдэг чинь бол угаасаа санхүүгийн боломж яагаад ч хүрэх болдог л тоо. Болдог ер нь бол тэгээд тодорхой хэмжээгээр зарим цуглуулга зарсан тохиолдол бий. Тэгээд зарим цуглуулга харивжуулж одоо төгс хувилбарлуун төхүүлсэн л дээ. Гэхдээ ер нь бол яг үнийг хэлэхэд бүгдийн төгс болгож бол одоохондоо бас амжихгүй л байгаа юм л та. Ер нь бол докторнууд ч тэр анхны өдрийн доктор тэгээд марк маань зүгээр нөгөө дангаар нь бол цуглуулахад бол бүтэн цуглуулга болгочих болно л доо. Ер нь нөгөө нэг квартар одоо гэдэг утгаараа бол их жоохон хэцүүлтэй хэцүү. Тийм байна. За үзэгчтэй манай автобийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Хэсэг хугацааны завсарлагын дараа нэвтрүүлэг үргэлжилнэ. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлэгтээ цуг байгаа үзэгч таахандаа талархлаа. За нөгөө Монгол марк сонирхчдын гарын авлага гэдэг дээрээс би сая харж байгаад нэвтрүүлэг төр завсарлах хооронд за нэг техникийн ямар сэдвтэй маркууд байна гэдээ ингээ харсан чинь 79 оны одоо орчмын 75-аас 79 оны хооронд бол нэлээд техниктэй холбоотоос маркууд хэвлэгдсэн байна гэд. Тэгээ бадрахтай хэлсэн чинь ингээд оноороо байдаг юм байна. Тэгээд энэ альбомыг сонгоод аваад ирлээ. За тэгэхээр энэ маркн дээр энэ альбом дээр бас техниктэй холбоотой нэлээд цуглуулга байгаа юм байна. За одоо энэ дээрээс ингээд бол жишээлбэл залуу техникчдийн ордныг дүрсэлсэн ийм марк байна. За гэтэл энэ дээрээ бас яг тухайн үеийн явж исэн автобус Улаанбаатар зочд буудалтай. За нэг хувьсгалчдын музей гэж бас одоо түүхийн музей. За энэ дээр чайк машинтай ийм марк байдгийн байна. За энэ дээр бол одоо энэ цаг уурын хоо тийм ээ. Ус цаг уурын албаны 40 жилийн хойд зориулсан ийм хиймэл дагуултай ийм марк байдгийн байна. За одоо нэгэнт яг манайх нэг телевиз гэдэг утгаараа бадрах маань маш их олон марктай учраас энэ дотроос зөвхөн техникийн талын маркет байна. Гэхдээ энэ л ингэдэг юм биш үү үзэгчтэй. Энэ 75-аас 79 оны одоо холбоотой маркын дотор байгаа техникийн арай илүү техник дүрслэгдсэн альбомыг нь бол би суглаад гаргаад ирсэн. За одоо энэ дээрээс ингээд нөгөө нис хонгоцнууд орж ирж байна. За энэ арай бүтнээр харагдах юм байна тийм ээ. За энэ ингээд нөгөө нэг Монголын нис хүчний за яг 6-нууд гэж байна. За энэ дээр PO2 гэсэн байна тийм ээ. E16 гэдэг одоо манай үзэгчид бол манай нэвтрүүлгийг алгасахгүй үзсэн бол манай 2 дахь дугаараар бид нар онгоц цуглуулдаг залуугийн цуглуулгыг харуулж ирсэн бол бадрахында ирээд бас одоо энэ маркн дээр нис хонгоц хэрхэн дүрслэгдсэн тухай ийм цувралыг сонирхож байна. За энэ ингээд сансар танин мэдхийн талын юмнууд шинжлэх ухаан гэсэн ийм цуврал орж ирж байгаа шиг байна. За энэ ингээд шинжлэх ухаан явж байна. Ерөнхийдөө энэ Монгол маркн дээр бол техниктэй холбоотой усан онгоц вертолет одоо нислэг дэрэг сансрын хөлбүүд одоо тэгээд тухайн үеийн одоо сансар мандалд ямар түүхэн үйл явдал болсон бүх
ер нь тэрийг бол Монгол маркн дээр бол түүхээр бичдэг. Одоо гал командын түүх гэдэг юм уу? Ер нь гал командад ямар техник одоо техник вертолетуудын төр хүртэл ашиглаж ирсэн жишээлбэл маркн дээр дүрсэлсэн байдаг. Одоо энэ бол ингээд тэр жигтэй Монголын гал командын түүхийг үзүүлсэн марк байх жишээ. Тэгээд за тийм байна. Тийм марка одоо нөгөө би ширхгээр нь биш хэлхээ дөрөв кварта гэдэг нь италиар дөрөв гэсэн үг л байна л да. Ийм хэлхээ дөрвөөр нь цуглуулдаг. Тэгэхээр бол ер нь бол маркийг өөрөө одоо нөгөө нэг ширхгээр нь цуглуулна гэдэг бол харьцангуй боломжтой амархан байдаг. Одоо энэ одоо дирижаблууд гэдэг юм байна тийм. Шаарууд одоо энэ бол бас л техникт ороод явна шүү дээ. Энэ бол Монголд бол маркын дээр бол асар их түүхийг тэгээд одоо энэ уралдааны машинуудын нэстэг тэргүүдгээд ер нь бол Монгол маркын дээр бол техник бол маш их өргөн хүрээгээр дүрслэгдсэн байдаг. Тийм байна. Энэ бол. Тэгээ Монгол марк маань өөрөө тэр 90 оноос өмнө бол тодорхой хэмжээгээр их мундаг дүрслэлтэй их нарийн сюжеттэй гэдэг юм уу ингээд одоо энэ анхны нэстэг зүйлүүд нь шүү дээ одоо нэстэг аппаратууд тийм ээ тэрийг л одоо ах トゥ райтуудаас эхлээл ингээл одоо Монголд анх нэстэг аппаратууд төр хин яаж яасан бэ гэдэг ингээ бүгдийн дүрслэл. Ер нь бол энэ марк цуглуулна гэдэг нь өөрөө тэр нөгөө түрүүн хэлжсэн түүх газар зүй одоо дэлхийн том үйл явдлуудыг тодорхой хэмжээгээр мэддэг болдог. Ер нь тийм одоо Московын олимпийн маркуудаас гэдэг юм уу ер нь олимпийн онд болсон бэ дэлхийн аваргын хөл бөмбөг хэдэн онд болсон бэ гэд яг тэгэхээр одоо тэр нөгөө тэр үйл явдал зориулсан марк нь дөрвөн хэлхээгээр олдохгүй байгаа гэдэг чинь л өрдөөсөө одоо тэр оны мэдэх нэг шалтгаан болоод идэг л та ер нь. Тийм байна. За тэгэхээр бол техник маань бол маркн дээр бол яалтчгүй том орон зай эзэлдэг юм байна. За одоо тэгэхээр зүгээр надад нэг юм асуулт байна л да. За одоо шуудан харилцаа холбоо гэдэг бол анх бүр одоо тэр 15 6 дугаар зууны үед одоо лонхон дотор тийм ээ бичиг хийгээд амын далаад хайдаг тийм ээ одоо тэр нь тэгээд тэнд яваад тэн дээр очдөг юм. Тэгээд үндэ бол хүмүүст л явуулж байгаа шүү дээ тийм ээ. Энэ хэлбэрээс эхэлсэн тийм ээ. За дараагаар нэг шуу тагтаагаар хөргөдөг. За тэгээ одоо ингээд сүүл рүү явсан. За гэтэл одоо бидний цаг үед бол одоо цахим хөгжсөн. Одоо бид нар бол хоорондоо нэг захаа тогтуулаад явуулаад байх тохиолдол үндэст байхгүй болчихлоо. Ер нь бол тэгсэн. Энэ дээрээс би асуух гэдэг юм л да. Одоо марк ингээд юу яаж байгаа юм биш үү? Хэрэглэнээс гарч хэлж байгаа юм биш үү? Тийм ээ. Тэгэхээр та нарын хувьд бол ингээд магадгүй ингээд хүн төрөлхтний түүхэнд маркны одоо цуглуулга бол та нараар ингээд барыг дуусах юм биш үү? Дараагийн үеуд гараад ирэхлээр захаа тогтуу хийхгүй болохоор марк маань үндсэндээ хэрэглэнээс гарчих юм биш үү гэсэн нэгэн далын яхан гонигтай нэг юм юу байна л да дүр. Эсвэл би буруу харж байна уу? Гэхдээ яг тийм байх үндэслэл бол бий л дээ. Тэр бол угаасаа одоо жишээлбэл айл болгон ийм том одоо нөгөө юу транзисторын зурагттай байсан шүү дээ. Лампын зурагттай байсан. Биднээс багт байхад одоо манай гэрт старт гэд зурагтайсэн суугийн алдчихдаг тэгээд суугийн ингээ эргүүлдэг. Тэгээ стабилизатор гэд нөгөө тог гаднаас өндөр хүчтэй ороод ирэхэд тэр стабилизатор гэж юмараа тогийн тогтворжуулаад дээшийн зурагтанд өгөөд хар цагаан зурагт биднээс одоо би бол одоо мэдээ одоо хэдэн жил үтсэн байх одоо тэрийг лавл 10 жил бол тэрийг үтсэн. Тэгээд дараад нь темп гэд том зурагт орж. Одоо тэр том лампын зурагтууд жишээлбэл байхгүй болчихлоо тийм. Айлт байхгүй. Тэгэнгүүт тэрийг жишээлбэл цуглуулад одоо тэр үеийн одоо нэг үзэсгэлэн музей байгуулахад хүн хөөхөн манад байсан зурагт байна шүү дээ гэдэг шиг ер нь бол энэ марк чинь ч гэсэн өөрөө одоо нэг баахгүй юм шиг тийм үе рүүгээ орж байна л да. Тэгвэл би ч хэлбэл гадаад тодорхой хэмжээгээр эдгэдэн улс руу явсан байдаг. Тэгвэл болж өгвөл тэр улсынхаа шуудан руу ороод тэр улсынхаа марк дутууг худалдаж аваад тэрийгээр Монгол руугаа хаягаа бичиж явуулдаг. Тэгээ би Монголд ирэхэд надаас би нэг 15 хоногийн айл хийгээд ирэхэд жишээлбэл нөгөө дутуу маань өөрөө надаас Монголд ирсэнээс хойш нэг сар
10-20 хоногийн дараа ирдэг. Тэгээд яг одоо нэг дийхэн цагт шуудангийн хаягаараа явуулдаг байсан бол одоо ганцхан өөрийнхөө хүлээж авах хаягаа утасны дугаар бичингүүд тань захаарсан манай таараа даваач гэд ингээ шуудангаас хэлдэг. Тэгээд энэ бол ер нь бол яг хөтэй одоо би тэр улсад явсан гэд нэг гой нэг тийм өөрийгөө хамгаалж байгаа юм шиг нэг тийм сонин санагддаг. Ер нь бол одоо тэр улсын тамхтай тэгээд би өөрийнхөө гар утасны дугаарыг бичсэн гэдэг ирэх. Тэгээ ер нь бол шууданг бол жишээлбэл одоо бол тодорхой хэмжээгээр шуудангийн үйлчлэгэнд маань тодорхой хэмжээгээр хумигдж байгаа юм шиг мөртлөөсөө жишээлбэл одоо албан байгууллагууд хоорондоо бичиг хэрэгэ бас шуудангаар явуулдаг. Яагаад гэвэл нөгөө яг тэр баримт очсныг хүлээж авсныг цаад байгуулагчин шуудан зөөгчдөө энэ тогтог хүлээж авсан үнэ ингээ гар үсгээ зураад өгдөг гэдэг утгаар энэ бол бас нэг одоо юу гэх юм те хуулийн одоо хуулийнхны харцаар бол цаад хүнд одоо санхүүгийн баримт бай хуулийн албасаар хүргэгдсэн гэдэг нь бол баталгаажж харагдаад байгаа хгүй ер нь бол ер нь шуудан маань бол одоо юм чинь ингээд нэг хумигдох тусмаа одоо нэг хороотой жимс амттай байдаг гэдэг шиг ингээд багасах тусмаа л улам гоё болчихдог ер нь бол тэгж л харагдаад байна. Түрүүн би танаа гэрт орж ирээд ингээд анзаарсан чинь энэ шаазан идэл их олон байх юм. Тэгээ би одоо арай цуглуулдаг юм болоо ч гэсэн юм бодсон. Тэгээ таавал нэг яран дотроо бол ярихгүй байна. Энэ ямар учиртай юм? Эсвэл өөр хин нэгний цуглуулга юм уу? Шаазан гэдэг нь болохоор одоо Монгол шаазан 1950 оны дундаас одоо шаазангийн артел гэж байгуулагдаад 60-аад оноос шууд шаазан баарын үйлдвэр байгуулагдаад одоо энэ 60-р цэцэрлэгийн баруун талд циркийн зүүн талд шаазангийн үйлдвэр дотоодынхаа хэрэгцээг аяг тавны хэрэгцээг хангахын тулд үйлдвэр байгуулагдаад Монгол улс ер нь 20 жил жишээлбэл шаазангаа дотоодд үйлдвэрлэдэг гэсэн. Аяг тавг бол 20 жилийнхаа огаар жишээлбэл 20 сая хаяг одоо 20 сая хаяга үйлдвэрлэлээ гэсэн байдаг. Тэгэхээр энэ бол монголчууд бол шаазанг бол өөрсдөө дотоодд бүрэн хангадаг байсан аяг тавгийнхаа хэрэгцээг тэгээд 20 сая гэдэг чинь монголчууд тэр үед 2 сая ч хүрээгүй шахав байсан гэж бодглохлоор энэ бол маш их шаазан хагалж хэрэгэлдэг байсан баг. Тэгээд яг би бас өөрөө шаазан цуглуулдаг монгол шаазан. Шаазан гэдэг маань бол яг л энэ маркетайгаа адилхан тусдаа бүр нэг том бас л том түүх хамсэдв. Амар том сэдв. Мэдээж бас түүхөө өгүүлнэ тийм ээ тухайн цаг үе. Яг тийм тэр шаазан дээр ч одоо юу гэдэг ардын хувьсгалын тэдэн жилийн хойд гэдэг юм уу эсвэл одоо монгол хүн анх сансарт ниссэн гэд тэр он сар өдрийн тавиад аяг ч юм уу тавг ч юм уу эсвэл нэг тийм баримл хийгддэг. Тэрэн дээр нь он сар өдөр нь ингээл бичсэн байдаг юм эсвэл ингээ хэвлэгдсэн байдаг. Тэр нь болохоор ер нь л бас одоо урлагийн бүтээл гэж би шууд хэлж чадахгүй. Гэхдээ ганцхан байдаг гэдэг үднээсээ жишээлбэл тэр бол онцгой сайхан тийм таашаалтай хараа сууж яхад их л тийм гоё зүйл байдаг юм да. Одоо юу гэж хэлэх юм те одоо тэр нэг цуглуулагч хүний тэр нэг таашаал авдаг мэдрэмж бол зөвхөн тэр цуглуулагч дүүрт нь л байдаг болов. За тэгвэл хоёулаа магадгүй нэг хэсэг хугацааны дараа тийм ээ яг хизээг нь хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол Монгол шаазангийн цуглуулга гэдгээр нэгэн бас дугаар бэлтий гэсэн юм хоёулаа болцоо тавих уу? Та мэдгүй ер нь одоо тэгээ шаазан чинь бас одоо маркийг бол жишээлбэл ингээ нэвтрүүлэхт оролцсноо гэд цаг болцохлоор би одоо нэг банкнд нэг тодорхой хэмжээний хайрцагт үнэтэй марк хадгалт юм л да. Тэрийг очиж авдирч бол. Шаазан болохоор одоо ингээд хуучин ил вэжэснийхээ ингээ хураагаад юмд боогоод хайрцагт хийгээд хураагаад дундаа талбай хэрэгтэй. Тийм талбайд байршуулсан болохоор жишээлбэл хүн би энэ шаазан ийм учиртай энэ ийм гоё гэд тайлбарлахад бүгдийн нөх нь ингээд айгуу жоохон аюутай байхгүй ажиллагаатай. Маркн дээр бол яг шууд шаазангаа яаж харж байгаа. Цаашдаа бол одоо энийг тэгэхээр мэдээж бас нэг дэлгэж одоо үзүүлэх. Тийм ер нь бол боломж байвал нэг музей байгуулъя л гэсэн санаа байдгийн. За. Тийм 90 оноос Монгол шаазан гэсэн тийм ээ. 90 оноос өмнөх Монголын түүх гэсэн нэг тийм бүхлөтэн том сэдвэр. Одоо хаа нэг аймагуудад нэг тийм гоё музейнүүд
хувь хүмүүс нийцсэн байна л та. Тэрэнд болохоор нэг бол амхан том дөрвөлжин зурагч гэдэг юм уу эсвэл бол одоо тэр хуучны бүр эдэлж хэлжсэн зүйлүүдээр тийм дотор бол нөгөө шаазангаа тавья гэж байна тийм. Яг тэгээд одоо нэг одоо Монгол улс социализмын үеч гэдэг юм юу гэдэг тийм нэг маш олон тийм тусдаа тийм юмнууд одоо ингээд нэг би цуглуулыг гээгүй хахад тэр юмнууд бүгдээр ингээд над дээр ирж идэх жишээ нийл юм байна. Тэгэхээр зүгээр нэг ийм дүр төрх байна уугүй ингээд нэг хүн донтно гэдэг шиг тийм ээ. Ингээд нэг юм цуглуулад ирэхийн алдад ингээд ер нь юм цуглуулах юутай болчих. Одоо жишээлбэл дөрөв яран дотторч мөл тэр зоосон мөнгө тийм ээ цаасан мөнгө цуглуулаад явж исэн марк маш их цуглуулчлаа. Шаазын идэл бас ороод ирлээ тийм ээ. Тэгэхээр энэ өөрөө ингээд дараагийнхаа сэдлийг өдөөгөөд идэг юм эсвэл өөрөө юм онцлог хүн байна уу? Яг уг хүндээч байж магадгүй. Тэгвэл ийм л юм байна л да. Одон металл цуглуулад эхлэхээр одон металлыг жишээлбэл хаана үлдэхгүй гэдэг ингээд нэг цагаан ийм хар одоо юун дээр ч юм уу нэг улаан даван дээр ч юм уу үлдэхгүй гэдэг ингээд гайхаа явж яхад энэ одон металлыг чинь генерал хувцсан дээр үлгүүл зүгээр юм уу гэд харагддаг. Тэгээ генерал хувцсаг шинээр хийлгүүлдэг жишээлбэл. Яг тэр үед нь хийжсэн бүртөө цэргийн үйлдвэрийн одоо хуучин настай хүмүүсээр хийлгэнгүүт нөгөөдхөд цоолох гэхлээр ингэн одоо шинэ хувцс чинь хайран санагдаж штэ. Тэгэнгүүт хүний хуучин хувцс аваад яачаа гээд тэгээ хуучин хувцс авах гэхлээр нэг ширхгээрээ биш одоо ингээд 4-5 хувцс нэг хүн 4-5 хувцс хэрэглэдэг байсан байгаа хөөе генерал хувцс жишээлбэл одоо өдөр тутмын хувцс хээрийн хувцс ёслолын хувцс тэгээд гадаадд одоо том арга хэмжээнд өмсдөг ингээд 4 хувцс жишээ нь ирэх тэгэнгүүт тэр чинь ингээ харангууд дислэгч генерал ч юм уу хушууч генерал тэгэнгүүт цаа цөн чи юу вэ генерал хэд үдийн бай сонирхонгууд генерал чинь Монголд 4 генерал байдаг дислэгч генерал юу хушууч генерал дислэгч генерал хурандаа генерал армийн генерал гэл тэгэнгүүт өө эн чинь ингэж цуглуулгой юм байна гэл нөгөө ингээд дараагийн асуудал явуулчих. Балраад өгдөг байгаа юм. Ер нь бол тэгэхээр бол ерөөсөө юм сонирхож болохгүй юм байна. Сонирхол юм бол цаашаа явчих гэдэг. Яг тэгээ балраа явчихдаг. Тэгэнгүүт ардын харим гэсэн жигсаалын цэрэгээс эхлээл цуглуулъя гэж явчих. Бага хувцсаар гэл дунд хувцсаар тэгээ дэд хувцсаарыг цуглуулаа явдаг. Хувцсуудын. Ардын харим гэсэн сэдвүүр ингээ хазаа орчих нь шүү дээ. Ер нь бол тэгээ ингээ цаашаа явахлаар ер нь яг үнийг хэлэхэд бол хүмүүс одоо зөвхөн миний хувьд бол битээ цуглуулга хийгээч л гэж хэлдэг юм ер нь бол. Тэр чинь цаанаа бол санхүүгийн тодорхой хэмжээний боломжтой хүн л тэр рүү орохоос биш түүнээс биш. Яг үгүй цуглуулгыг бас нэг 5-10 мянган төгрөгөөр хүмүүс хийгээ явдаг. Тэр бол тэр хүний хувийн асуудал. Тэгтээ тэр чинь нэг тийм төгс болдохгүй байхгүй ер нь бол. Тэгэхээр яг боломжтой бол бэлэн хүний цуглуулга хүмүүс худалдаж авч болно. Тэгвэл тэр хүн чинь бэлэн цуглуулга гэж хизэж байдаггүй. Тэр юм дотор чинь заавалч нэг юм дутуул байдаг аахгүй юу? Тийм тэгэхээр тэгээд одоо ардаа ярим гэсэн сэдвч байна. Тэгээд шааза мэдхгүй ер нь бол жоохон тийм цуглуулгууд бас тэгэл цуглараад л байна л та ер нь бол. За манай нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөх тал руугаа байна л да. Тэгээ би өөрөөс чинь үзэгчтэй хандаж үг хэлээч гэсэн чинь бараг битээ цуглуулга хийгээд хэлчихв яав. Арай өөр юм. Цуглуулга тийм ээ. Ер нь бол цуглуулга. За нэвтрүүлэг өндөрлж байна. Тэгэхээр үзэгчтэй хандаад тийм ээ. Одоо хоёлаа ч нэг маш их юм байгаа учраас хоёлаа ингээл өстой илээл өнгөрлөө шүү дээ. Тий. Тэгэхээр үзэгчтэй хандаад, марк сонирхогчтой хандаад магадгүй манай нэвтрүүлгээр дамжуулаад нэг үг хэлээч. За ер нь бол цуглуулга хиймээр байгаа бол маркны ялангуяа марк энэ яг одоо эхлэхээ л гэж хэлмээр. Та мөнгөтэй мөнгөгүй юрдээс хамаагүй гоё ингээд цуглуулгаад яг одоо эхлэеч. Эхлэхгүй бол хизээч битээ цуглуулах хийгээрэй л гэж хэлье. Ер нь бол маркетинг бол. Ер нь бол цуглуулах гэдэг чинь хувцсны товч ч гэсэн цуглуулах болтгол واخгүй юу? Товчийг цуглуулахад бүр хэдэн мянган ширхгээр битэг. Одоо пивний этикетгийг цуглуулж байгаа герман цуглуулагч мэднэ. Би 2 сая этикеттэй тийм хүн байдаг. Улс улсаар цуглуус. Би тэр хүнтэй бас ингээд тодорхой хэмжээгээр жоохон харьцдаг. Тэгээд одоо надад бас тийм одоо пивний арх пивний этикеттэй
гэдэг би бас цуглуулдаг гэж хэлжвэл одоо юу цолиороод байгаа гэж хүн бодох байх л та. Тэгтээ бас нэг тийм тодорхой хэмжээний цуглуулганд байдаг Монголын. Би гадаадынхыг бол цуглуулдаг. Гадаадынхыг цуглуулна гэх юм бол ёстой мөнгө нас хоёр бүр хаанаач хөрөхгүй. Тэгэхээр ер нь яг тэ марк бол амархан гой сэдв. Монголын марк. Цуглуулвал одоо их л ингээд квартал цуглуул гэж бол хэлэхгүй. Зүгээр нэгээр нь бол амархан бүрдэж байна. Тэгэхээр зүгээр марк сонирхогчдын одоо бас амбицлсан үгүй юу? Маркны цуглуулга бол одоо цуглуулганы юу лээ? Хоббигийн хаан маркны цуглуулга гэж ярьдаг уу? Тийм. Ер нь энэ бол танахны үг юм уу? Энэ хобби дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үг. Тийм. Одоо хоббигийн хаан бол маркийн цуглуулга. За үзэгчтэй манай нэвтрүүлэг ингээд өндөрлж байна. Тэгэхээр хоббины хаан болсон маркны цуглуулагч Бадрахтайгаа та бүхнийг өнөөдөр бол уулзууллаа. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгүүд маань мэдээж бол автомашин техникийн цувралаар үргэлжлэх боловч дундуур нь бас ийм сонин хоббитой хүмүүсээ бид нар бол бас оруулна гэсэн юм бодолтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн турш бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вила барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.